За сайн байцгаана уу. Thinkers Alternative podcast-ийн дараагийн нэгэн дугаар хүрч байна. За энэ удаа зуны амралттай холбогдуулаад Монголд болон гадаадад амьдрал хэр байгаа, оюутны амьдрал яаж нээж ийн те жоохон харьцуулж ярина. Энэ сэдвтэй холбогдуулаад бидэнд алс холоос нэгэн зочин ирсэн байна. Эрдэнэ жаргалтай танилцаарай. Бишкекээс Монголд ирээд удаагүй байна. Одоо 2-7 хоног болж байна үү те? Тий, ирээд 2-7 хоног болж байна те. За анхны сэтгэл хэр байна? Анхны сэтгэл дахин ирсэн сэтгэл хэр байна? Кыргызстан ер нь өөрөө айгу дулаахан газар. Тэгээд айгу мод ихтэй ном ногоон. Тэгээд би өөрөө орсоор сайн ярьдаг болохоор нөгөө нийгэмшдэг. Ерөнхийдөө амар тийм амар амгалан байдаг гэсэн. Ерөөсөө ямар ч тийм асуудал сонсохгүй хаяал Facebook орч Монголын юмыг сонсно гэхээс тэгэж байж байгаа. Тэгээд яг ингээд бүтэн монголоор ярьдаг газар ирсэн чинь ингээл хүмүүсийн асуудал ингээл бүгд ингэж орж ирэл. Яаж хат автобусанд хүмүүс амар чанга ярьдаг. Тэгэл ингээл хамаг асуудлын сонсоол. Тэгээд яаж хат манай хот намайг ирэх болгонд амар хүүтэн байсан. Биш Кыргыз чинь нэг 4 сараас хавлахад барайг дулаарчдаг ном болчтой. Тэгсэн чинь энэсэн амар хүүтэн, салхитай, шороотой тэгээд эхний 7 хоног бол амар стресстэйсэн. Одоо модны хүн гарч ирээд бас стресстэй л ахаа. Гэтэ одоо бас гэж гайгүй дулаарчлаа. Тэгээ дулаараа дуудахгүй юм шиг лээ бас бороо ороод энэ цон тэгтээ айгүй хүүтэн цум болж чинь тий. Тэгээ нэг юу байдаг гэдэг чинь юм барьер байдаг гэдэг. Нэг юм эргэлддэг нэг агаарын урсгал байдаг юм. Тэгээ хойд төлөөс тэр эргэлддэг юм салхи байх юм бол тэр нь хойд төлөлийн хүүтэй агаар орж ирдэг юм байна л. А тэр нь эвдэрчингүүт ингээд юм долгионтой юм үсчдэг гээд тэнгуүс Сибирийн хүүтэй агаар ингээд юу орж ирээд байдаг. Тэрнээс болоод ингээд юм хүүтэн зон үсээд байгаа. Энэ бол нэг уур амьсгалын өөрчлөлтний нэг хэв шинжийн тэр циклийн нэвдэд байгаа юм шүү дээ. Тэр ингээд дээр үед бол юм хойтлоос агаар орж ирдэггүй байсан. Нэг тийм зураг Facebook дээр яваад байсан тэрийг л харсан тийм. Надад чи шалгах хэрэгтэй шүү. Тийм. Facebook-ийн учраас бас юутай хандараа. Харин тийм ээ Монголд гэтээ нөгөө гадаадд байдаг монголчуудын хувьд Монголын 100 уг нь хамгийн гоё байдаг юм шиг байгаа шүү дээ. Өдрийн ихэнхт нь нартай гэгээтэй байна, сайхан уур амьсгалан тогтун байна. Тийм байна. Тэгэд ганц асуудалтай зүйл ногоон байгууламжил. Харин тийм асуудал. Тэгээд зам төлөвлөлт, тод төлөвлөлт нь бас үнэхээр асуудалтай гэдэг яг ирснийхаа дараа л ойлгож байна. Кыргыз Бишкекийн хот төлөвлөлт нь арай тийм боломжийн санагдсан. Хот төлөвлөлт нь зөв юм. Автобус хэр явж байна? Автобус нүг дандаа ногоон өнгөтэй нэг цахилгаан автобус гэж явдаг. Өөр тээврийн хэрэгсэл метро байхгүй. Жижиг троллейбус бас явдаг. Тэгтээ сүүлийн жилүүдэд ер нь айгүй цөөлөд байгаа. Тэгээд дандаа цахилгаан автобус нь л явж байна гэсэн үг тийм. Тэгээд дугуун замнаас айгүй зөв шийдэгдсэн болохоор ер нь нэлийн дугуйтай. Тэгээд айгүй сан скутер байдаг. Тэгтээ ер нь 2 төрлийн скутер байдаг. Тэгээд тэрийг ер нь яг дугуун замаар ундаа авчихсан болохоор асуудалгүй. Гэсэн чинь Монгол ирсэн чинь бас амар нөгөө мопеднууд нь амьд үлдэхийн тулд мопедтэй ч тэмцээд машинтайгаа ч тэмцээд нэг тэгж явах хэрэгтэй болчиход байгаа шүү дээ. Тэгээд сонь жижиг юмудаас хараад бүр Монгол шиг Улаанбаатар байгаа юм да. Тийм. Гэтэ одоо юу Эрдэнэт дархан одоо нөгөө 2 дахь том хотууд байгаа шүү дээ. Тэнд ер нь зам мам яа тийм бол мэдгүй амьдэрч үзээг болохоор мэдгүй. Амьдэрч үзэн үнэ. Бид нар энэ ориглыг дараагийн дугаар дээр ч тийм биш үү. Дахны амьдрал тийшээ очиж амьдрал үнэхээр стресс нь багасчихвэл баг тийш очиж амьдруулж бас зүгээр гэж магадгүй нэ. Дархан бол зундаа халуун өвөлдөө хүүтэн гэж яриад байт юм билээ ер нь жоохон. Тийм нөмрлөх уул байхгүй. Задгай талгай. Эрдэнэт бол яриагаа юм шүү. Ер нь яг нь уулын дунд байдаг учраас гэж сонссон. Дархан бол Улаанбаатартай зундаа амар халуун байдаг гэдэг. Тэг үний юм билээ би нэг ориглинд манай өмнөх дугаарт оролцсон зочин ориглинд нэг зочилж очиод 100 очиод бол бас халуун газар байлаа шүү. Яа тийм бол тэгэл бодвол нөгөө нэг юм хотгор газар л байд юм шиг ер нь газар нөр юм хотгор тэгээ салхилдаггүй ч гэдэг юм уу. Тэгээ тэрний нэр газар зүүн янз бүрийн нөхдүүд айгуу сайн мэдээ. Тайлбарлах хэрэгтэй тийм. Нэг үлдэн хүүтэн мэддэг нөгөө нэг орхон гол дагаж өгдөг магадгүй тийм. Тийм ээ тийм. Гэтэ манайх ч яг туулгалыг бодвол орхон гол хамаагүй том л доо. Илүү олон голууд нийл туулгалч өөрөө орхон голтой ч нийлчихэж байгаа учраас. Тийм ээ. Харин Улаанбаатар хотоос бусад аймгийн дүүд хотууд дээр амьдрал ямар байдаг вэ гэж нэг сонирхож үзмээр л юм тий. Би бол одоо Багдад л хөдөө яваад хөдөө явахдаа гэдэг нөгөө эмээ дээр очихоор ч сумын төв мөв аймгийн төв дээр байхгүй ч мал дээр очиж чинь тэгэл мал дээр очиход ер нь гоё шүү дээ хүмүүсээ. Энэ даршаанд хэлгээд ногоон байгууламж ихтэй. Хаашаа харсан ногоотой. Тийм
Тэгээд юу ч дээ Бишкек за Киргиз Монгол хоёр ч хоёулаа хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүн байж байгаад таарсан. Тийм улсууд. Тэгээд тэрний хуучин одоо соёлын ч гэх юм уу институцийн үлдэгдэл ижил төстэй зүйл ажиглагдсан уу? Би ерөөсө Кыргызстанд ямар ч тийм төсөөлөл очсон. Тэгсэн чи яг очсон чи надад яг дархантай амар адилхан санагдсан. Тийм хуучин одоо зөвлөлтийн үеийн тийм одоо барилгуудын юунуудаа ерөөсө Монголч ч бол ингээл шинээр ингээл барилга барайл хуучныгаа ингээл нураагаал гэдэг чинь. Тэгсэн чинь тэнд ер нь хуучин барилгуудаа бол үлдээсэн. Гэтэ одоо шинэ барилгууд нь бүр хуучин барилгуудаа сүйтгэхгүйгээр хахад өөр газар шинээр ингэж барьж марч байгаа. Хуучин барилгуудаа сэргийж байгаа юмнууд бас нэлээд явж байгаа бах те ажлууд. Сэргийх ажил нэг байхгүй хаа. Зүгээр л хадгалсан. Гэтэ дотор нь үйл ажиллагаа явах юм уу? Явж байгаа. Хүмүүс нэ. Нуруул явах уу манай санхүү шиг. Тэгвэл сэргийж л байгаа хэл та зүгээр бид нар анзаарахгүй болохоос. Ямар ч гэсэн нэг тийм мейнтенанс хадгалах юм хийхгүй бол хэцүү байх тийм. Юм уу Германд одоо Берлин явж байгаа. Гэтэ Берлин ч нэг бөмбөгдүүлсэн болохоор нэг хуучны барилга зөвхөнтэй. Гэтэ зүгээр нь Европын за би буруу санаагүй бол Праг бол огт бөмбөгдүүлэг оч. Чех хүч буугаад өгсөн. Тэгээд Варшав бол өстой газартай тэгшлүүлсэн хот гэж ярьдаг. Тэгэхээр Праг мараг ч юм уу эсвэл одоо яг зүгээр дээр үе нэг бөмбөгдүүлэг хот мотуудтай тиймэрхүү юунууд бол ингээд нөгөө фасадыг авч үлдээл дотор талын янзын шинэ барилга болгочдөг гэдэг байна. Тэгээд гадна тал дээр бол ингээд нэг амар эртний одоо нөгөө чулуун молон амар юм байгаа. Дотор нь оронгууд айгүй орчин юм байдаг болчдөг гэдэг байна. Тэр гаднахаа өнгө төрхийг хадгалах чинь бас түүхийн дурсгал гэдэг утгаараа байх ёстой юм шиг санагдаж байгаа. Одоо манайх чинь байгалийн түүхийн музейг очиод нурааж айл оронд нь Туркийн хитлгүүрийн барилга барьсан шүү дээ. Тэр яг зөв барилга нь бол өөрөө өндөр том дотор нь одоо байгаа юмнууд бол бас гоё л юм л да. Гэтэ бид нар нэг тийм фасадны навчулдээд хойдолд нэг барилга барьчих болох байсан уу байсан л баг. Гэтэ заавалч тэр нөгөө ансамбл гэж яриад байгаа шүү дээ. Баг төрөд дээр байгаа. Тэрийг нураах нь яг зөв байсан уу үгүй байсан уу гэж одоо л маргаантай. Би буруусан бол бас Мойсийн 3 дугаар ариг чинь хуулийн сургууль инкас математик компьютерийн сургууль шүү дээ. Мойсийн 3-ын хууль биш үү? 6 ч хууль байхгүй. Үгүй барих уу. Хамттай байдаг гэнэ. Манай би хамттай. Тийм. Тэгвэл 6 3 2 хамттай байсан. Гэтэ ер нь хүмүүс л имкасэр нь айгуу сайн мэдээд математик компьютерийн сургууль гэдэг. Тэрийг бас нураатсан гэл ингээл ярих юм бол бас нураагаал юм л та тийм. Тэгэхээр тэдрийг яг нураах нь зөв үү? Гэхдээ одоо ингээд нэг хуучин хөвлөг үйлдвэрээс ингээд нэг галерей байгаа шүү дээ. Тэрийг дахиж барихдаа бол айгуу тийм хуучны хэв шинжийг хадгалаа нэг амар өндөр юм барилгуу барьсан гэд тэгж яриад байгаа шүү дээ. Одоо хажуугаар нь явахаар тэр чинь намайг хүүхд байхад л тийм балгас л байдаг гэсэн шүү дээ. Ингээд юу ч байхгүй байж байгаа л. Тэгээ сүүлд нь говийнхан тэнд янз бүрийн барил айгуу. Тэгээ яг өндрийг хадгалсан ч гэсэн гэтээ цоо шинэ мэддэг юм байна л да тий. Тийм. Тэр чинь яхахгүй шинэ барил. Гаднах өнгө төрх нь бас тийм яг хуучны хэв шинж нэг амар ажиглагддаг. Тийм байхгүй орчин үеийн барилга. Шилэн том шилэн цонхнуудтай болж байна. Тийм байд тийм лээ. Тийм юуны одоо Корнелд сурж байхад сургуулийн байрнууд бас сууж байрнууд зөндөө байгаа шүү дээ. Тэр чинь 100 жил мэл болсон байрнууд байгаа. 1868 онд болсон. Тэр чинь 100 жил болсон сургуулийн байрнууд байгаа. Тэднэрээ бас хуучнаар нь хадгалж гин үү? Яг л хуучнаар нь хадгална. Гэхдээ бүр манай дээр бол нэг тийм plant үлээ physical science-ийн барилга гэдэг юм байдаг хөөхгүй. Би автобусны буудлаар боол хамгийн түрүүнд тэргээр бод. Тэр хамгийн амар нь юу гэхээр хуучны барилгын дээр нь гадуур нь бүрхээд шилэн барилга барьсан. Дотор нь оронгууд барилга дотор барилга байждаг. Хамгаалж байгаа юм шүү дээ. Тийм нэг талаас хамгаалж байгаа. Агаар салхинд илэгдэхээс нь хамгаалаад байгаа юм. Тийм амар сонирн барилга байд юм. Би бүр анх харчаад юу вэ чин барилга дотор барилга юу вэ гэдэг. Яаж яг нэг физикийн сургуулийнхан тэгээд physical science гэдэг тэдний барилга байдаг. Тэгээд хажуугаар нь дандаа алхаж явдаг. Тэнд заримдаа нэг өдрийн хоол моол идчих бас аятаахан дотроо кафетериатай. Тэгээд угаасаа манай нөгөө нэг автобусны буудлал дээр буугаад яг манай нөгөө нийтийн удирдлагын сургуулийн явах замд байдаг хөөхгүй. Тэн чинь тэгээд тентгийн барилгууч угаасаа л нэг цагаан ярстай нас орсон эрэгтэй хүний нэрээр нэрлэгдсэн барилгууд байдаг хөөхгүй. Одоо юу гэдэг Caldwell Hall, Rockefeller Hall ч гэдэг юм уу те Olin Hall гэл. Тэгээд тэдэн хийн гэсэн манай нэг юу л гэсэн ингээ нас орсон цагаан ярстай эрэгтэй хүмүүс юм. Шоолоод байсан. Тайлбарлахгүй тийм. Тэгээд яг тэд нар яг тэгэл нөгөө нэг бол тийм алдартай профессор байсан. Үгүй бол айгүй хандив өгсөн. Тэгээд дандаа л нэг тийм хүний нэртэй л барилгууд байдаг хөөхгүй. Яг манай ч одоо ингээл их сургуулиуд дээр очиж заримдаа нэг тийм тэр банкны тогтчулсан танхим мэхэн гэдэгтэй төстэй юм шиг юм л да. Гэтэ тэнд бол бүр барилгаар нь хандуулчдаг нэг том кампус учраас тэгж байгаа шүү. Миний санджаар Мосийн хуулийн сургууль чинь чимдийн нэрэмжит гэж явдаг шүү дээ. Үнцөөлөг бичсэн гэдэг утгаараа яг хаалгаар орохоор нь байдаг шиг санагдчихэв. Тийм. Тэгэхээр тентгийн барилгууд бол хуучны л барилгууд байдаг. Тэгээд бүр
Ер нь яг тэдний чинь тэр хуучны одоо тэр нэг манай тэр байдаг Sage Hall гэж байдیں۔ Өшөө нэг Johnson School of Business гэдэг юм аа. Тэрийг ярихаар яг л Hogwarts шиг юм барилга шиг л байдаг байхгүй ингээл харангууд. Бид тэр Hogwarts гэж нэрлэлчихдээ тэр барилгыг. Орчин үеийн барилгууд ч байна бас. Одоо тэр Melinda and Bill Gates Hall гэдэг IT-ийн сургуулийн барилга. Угаасаа орчин үеийнх юм шүү дээ. Тэр нь бол угаасаа IT-ийн сургууль тэгээд нэг гаднаас нарахаар юм. Гэтэ барилгын дизайн талаас бас амар өрөмцөлтэй ингээд нэг тийм хөвж байгаа усан онгоц шиг. Тэгээд нөгөө нэг цонхнууд нь юм далбалтсан гэх юм уу нэг тийм далбаа шиг юм уу тийм ингээд тэгээд тэр ингээ хаяа хөдөлдөг салхинд. Тэнгүүд яг ингээ нэг усан онгоц ч юм уу нэг юм амьд тэр барилга нь өөрөө нэг тийм амьд бич харагддаг гэх юм уу. Бас тийм сонин архитектурын дизайн шийдлүүд. Тэгэл ер нь тийм хуучны барилга, орчин үеийн барилга хоёр холилдсон л тийм кампус л байдаг байсан шүү дээ. Амар том шүү дээ. Корнел чинь нөгөө Америкт баг 2 дахь том кампустай сургууль гэж ярьдаг байхгүй юу? Тийм үү? Тийм. Тэг яагаад тэгдин гэх хөдөө аж ахуйн сургууль нь амар хүчтэй. Тэгвэл дотроо нөгөө янз бүрийн талбай малбай юунууд ахна шүү дээ. Маш их малын хөдөө аж ахуйн, мал аж ахуйн талбайнууд ахна шүү. Би тэрүүгээр заримдаа алхаад явангууд ингээл нөгөө малын өтөг үнэрхдэг ч юм уу тэнгууд яг нэг Монгол хэлсэн. Хөдөө өцсөн юм шиг. Одоо түрүүний хөдөө өцсөн шүү дээ. Энэ ямар муухай танил үнэр вэ гэж. Малын үнэр шүү дээ. Монгол хүн бас тэрийг мэдэрдэг юм байл л да. Ингээл яг тэрийг мэдрээл. Тэгээ манайх чинь өөрийн гэсэн алюминий сорт морт гаргацсан. Ер нь бол нөгөө Нью-Йорк мужч өөрөө бас хөдөө аж ахуйтай дээр үедээ байсан. Тэгээ тэр хөдөө аж ахуй дэмжихийн тулд босгосон сургууль. Тэгээ хөдөө аж ахуй тэр дундаа нөгөө мал эмнэлгийн сургууль амар сайн. Тэгээ мал эмнэлгийн сургууль сайн байхаар хүн эмнэлгийн сургууль амар араас нь дагаа хөгждөг юм л да. Тэгээд мал дээрээ туршилт хийгээл хүнд шахах. Өөрөө нөгөө хүндээ хийхин тулд амар их нөгөө нэг хориг саад одоо юу гэдгийг шалгуурыг давдаг бол амтан дээр бол нэлээд туршилт хийдэг. Яг мэдээж амтныг бас хамаагүй хэрэгс хэсгийг хандаж болохгүй ч гэсэн одоо юу гэдэг амтан дээр хийх юм бол хүн дээр хийх юмыг бол арай нөгөө нэг юунууд нь хязгаарлалтууд арай бага. Тэнгүүт ингээд мал имлэг дээр амар вакцин 9 шидэм гаргаж агаад тэгээ мал имлэг дээр гарсан тэр ололт амжилттай яадаг хүн имлэг рүүгээ ингээд дамжуулдаг тийм. Энийг та нар нэг туршаад үзээ. Тийм магадгүй нэ. Энэ бол одоо ингээд юун дээр хинч. Гэтэ ер нь би энэ буруу сонсоогүй нөө гахааны физиолог, хүний биеийн физиолог хоёр хооронд одоо юу гэдэг юунууд амар төстэй байдаг. Гахаан дээр их хамгийн ялж байна. Хүн дээр турших юм бол сармагчин дээр биш. Би бол буханда бодохгүй. Хүн сармагчин хоёр ойролцоо юм чинь сармагчин дээр туршдаг гэсэн чинь гахаан дээр амар их туршдаг гэдэг юм байна. Тэр бүр мөрөөс илждэг. Тийм. Тийм үү. Тэгвэл тэр чинь бас нөгөө янз бүрийн юм бэлтмэл туршихаас гадна мистаслын арга техник турших нь шүү дээ. Шин дурангийн хаглаа маглаа хийх юм бол тэрийг бүгдийг нь амтан дээр бүгдийг хийж үзэж байгаа байхгүй. Тийм. Тэгээд тийм учраас тэгээд Корнел ч өөр амар их алюминий модтой өөрийн гэсэн маружин гаргадаг. Тэгээд хөдөө аж ахуйн сургууль. Тэгвэл таны сургуульчин кампус дотроо хоол сайтай байх нь харахгүй юм байна. Дотроос нэг экосистем болсон тийм. Робинсон Крузогийн эдийн засаг гэдэг шиг өөрөө өөрийгөө тэтгээл яваад. Тийм. Тэр нэг жижигхэн тосонд байдаг. Тосонч байхтай хотл юм да. Тэр том хот биш. Тэнд нэг бас хоёр боловсролын байгууллага байдаг байхгүй. Нэг нь Ithaca College гэдэг нөгөөд нь Cornell их сургууль юм. Тэгэл ерөөсө тэр хот бол энэ хоёр дээр л одоо босч ирсэн хот юм да. Тэнд байгаа багш ажилтан оюутан тэр хүмүүсийн амьдрал дээр тэгээд тэднэрт үйлчлэгээ үзүүлэх хэрэгтэй. Тэднэрт үйлчлэгээ үзүүлэхийн тулд нөгөө төрийн бүх үйлчлэгээ нээх хэрэгтэй. Тэгээд нөгөө соёлын үйлчлэгээ, дийлгүүр худалдаа үсчин одоо юу гэдгийг тэр бүх юмнуудыг л үзүүлдэг болохоос тийм индастри гэсэн юм бол байхгүй. Угаасаа амар тийм ус сайтай байхгүй. Ус сайтай ах чаа юу гэж болох юм байна. Тийм. Эрдэнэ жаргал кампусаа ингэж ирсэн сонирхож судалж байна кампусын түүх. Манайх ч нөгөө кампус биш яг тийм зүгээр байр түрээсэлдэг. Тийм байгууламж түрээсэлж байдаг. Жижиг организашн. Монголда бас төстэй юм шүү дээ. Манай их сургуулиуд чинь бас өөрсдийн гэсэн кампус байхгүй шүү дээ. Яг муусын нэг тэр нэг цэцэрлэг орчмыг нэг тэр нэг хэсэг орчмыг кампус гэвэл кампус. Гэхдээ яг нэг том хотод байдаг сургуулиуд бас нөгөө нэг кампус гэд үүсгэх хэрэг төгтөө юм шүү. Тэг яг зүгээр Бостонд бол ингээл Харвард ч байна, MIT ч байна. Амар том биш байхгүй гэж байна. Том Бостон гэдэг чинь амар эртний том хот. Тэгээ тэрэн дотор чинь ингээл нэг учир зүггүй том талбай байгаа бариад зүг. Гэхдээ яг нэг юм одоо нэг хотхон гэж ярьдаг шиг ингээл тэр нэг коллеж таунууд гэдэг юм ингээд жижигэн ингээд төвлөрсөн MIT-гийн. Тэгэд Харвардаас MIT руу болох ч айгүй ойрхон шүү дээ хоорондоо. Яг Бостон хотод очиод ингээл MIT-гийн оюутнуудтай ч юм уу Харвардын оюутнуудад хараад тэгэл бид нөгөөдөл чинь кампусаа үзүүлнэ гэж үзүүлж байгаа юм чинь. Тэгээд Брандисийн их сургууль гэх нэг жоохон юу ш тийшээгээ баруун тийшээгээ ч гэдэг юм ингээл тэгэл тэр нэг Бостонын ярьд юм нэг Кембриж гэдэг нэг тийм дистрикт багш. Би бас буруу жиж магадгүй шүү. Тэгээ надад хэлснээр
Тэр болохоор дэлхийн хамгийн инновацлог нөгөө Square Mile гэдэг байгаа байхгүй. Тэр дотор хамгийн лаг нөгөө сургуулиуд байж идэгээс тэр хаашаашаа 1 миль дотор дэлхийн хамгийн сод санаанууд төрдөг газар гэдэг. Одоо манайхаар нэг хорош хэл юм биш үү? Тийм, most innovative Square Mile гэдэг байгаа байхгүй тий. Хавтгай 1 square. Тэрэн дотроос одоо хамаглаглаг юм. MIT, Harvard 2 байж идэг учраас тэндээс хамаглаг юмнууд гардаг гэсэн утгаараа байт юм. Тэгэхээр Бостон ч бас нэлээд том лаглаг сургуулиуд. MIT, Harvard 2 бол хүмүүс айгуу сайн мэддэг баг. Тэгээ Brandeis-ийн сургууль гэж байдیں۔ Хувийн сургууль миний мэдгэн. Их сургуулийн чинь тэгээд яа тийм анхнаасаа одоо зохион байгуулахдаа ийм департаменттай байна гэдэг юм уу эсвэл зүгээр нэг департамент сонгочоо тэгээд цаанаас ардаас ингээ хөгжүүлчих тийм үү? Үгүй Harvard бол жишээлбэл King's College биш Harvard гэдэг хүн ивент тэгэл нэг коллеж байгуулаад тэгээ дээр үед бол нэг цөөхөн хэдэн одоо нөгөө бүр хамгийн анхны их сургуулиуд гэдэг аваад үзэр одоо 1080 онд байгуулсан Болонигийн их сургууль гэдэг чинь дотроо юу байдгийг гэхээр ерөнхийдөө шашин судал буюу теолог за тэгээ хууль бол угаасаа үе үед байсан. Тэгээ нэг ойр зүрийн ангаах ингээд нэг тиймэрхүү факультеттэй буюу хүнд хэрэгтэй нэг тиймэрхүү юмнуудыг зохион байгуулж хэлжсэн. Тэгэл явцын дунд нөгөө нийгэм өөрчлөгдөхтэй зэрэгцэнгүүд шин факультетууд шинээр нэмэгдээл тэгэл зарим нийлээл салаал тэгэл явдаг. Тэгээд угаасаа нөгөө нэг одоо нөгөө философи гэдэг юм заадаг. Философи гэдэг юм чинь өөрөө бүх шинж ухаануудыг нийлүүлээд суурь болгоод заачдаг байж байгаа л тэгэл салаа явцдаг. Шин факультетүүд үсэл явцдаг юм байл л дээ. Эрдэнэ жаргалын сургууль нь болохоор зөвхөн эдийн засгийн чиглэлээр бакалавртаа болохоор зөвхөн эдийн засаг тэгээд магистртаа болохоор хүний эрх, хууль тэгээд эдийн засаг гэдэг бусад сошиал сайенсуудаа нэмж байгаа юм. Манайх чинь бакалавр нь яг 3 ангитай. Оо за. Бакалаврын нийт сурагч нь нийлээд сая 50 хэд юм бол. Оо за. Тэгвэл таны сургууль ч мөр айгүй жижиг юм шүү дээ. Мөр айгүй жижиг юм шүү дээ. Хувийн сургууль ээж таарж байгаа юу тий. Гэтээ хөтөлбөр нь өөрөө бас нэлийн юу таах те нөгөө яг улсын сургуулийн хөтөлбөр биш хамтарсан хөтөлбөр болохоор тийм жижигэн байлгадаг гэж магадгүй те. Тийм хаа би яг судалж үзсэн. Хана сургуулийн нэр нь юу лээ? Сургуулийн нэрийг асуугаагүй гэж баах яриад дээ. OEC Academy гэдэг. Европын холбооноос санхүүжилттэй бус тий. Энэ Киргизүүд айхтар байгаа тий. Европын холбоотой ажиллаад сургуулийн хөтөлбөр гаргаад авчиж байгаа. Тэгээ дандаа зөвхөн Төв Азийн улсуудаас эсэл авдаг. Афганистан, Узбекистан, Казахстан, Кыргызстан, тэгээ Монголоос тэгээд Монголыг оруулаад. Чамаас өмнө тийшээ хөтөлбөрт орж исэн Монгол оюутнууд хэр байгаа? Бакалаврт байт юм лээ. Магистрт 3 оюутан төгссөн байсан. Чи одоо тэгэл наатахаараа гоё попорч болно шүү дээ. Анхны Монгол оюутан гэлтэй. Тэгж болно шүү дээ. Яагаад юу н тийшээ явах сонирхол төрсөн юм? Тэр талаараа яриач. Яг 10 жилийн төгсчөөд яг ер нь гэп авъя гэд бодсон байсан чинь манай гэр бүлийнхэн их дэмжээгүй. Тэгээд яг тэр үед манай авгах тийм дэмдэрдэг байсан байхгүй. Тэгээд энд ийм ингээд итгэлтэй айгуу тийм боломжийн үнэхээр тийм сайн education авч болохоор байна гэд манай ээж авт гэсэн чинь оролдоод үзгээд. Тэгээд би элсэлтэн дуусаас өмнө очичигээд яг төгссөнийхөө намар нь очсон чинь элсэлтээс нь хоцорсон байхгүй. Тэгээд за нэгэнд очсон юм чи угаасаа англи хэл дээр үзнэ. Тэгээд энэ чинь нэг үснэ үлдээ зүгээр яг хэлээ бэлтэх зорилгоор үлдчихийгээд. Тэгээд дараагийн хаамар нь шалгалтаа өгөө тэгээд тэнцэл тэгэл сурсан. Англи хэл нэрийг хэр вэ? Тэнд англи хэл сурах энд бас сурж исэн байгаа шүү дээ. Манай 10 жилийн хөтөлбөр чинь бас байгаа. Гэхдээ яах вэ? Тэнд нэг жил хэл сурсан, энд байсан одоо залуучуудын хэрэгжилж байгаа төвшинж гэдэг юм уу те? Тэрнэр ялгаа ажиллагдсан уу? Яг тийм би бол 10 жилдээ л яг сурж исэн. Яг бүр экстра сургалт авч байгаагүй. Тэгээд яг тэнд очингууд угаасаа орс хэл мэдэхгүй тэгээд угаасаа ямар ч өөр монгол хүн байхгүй. Яг үнээр вак хэмжүүлэгдээ тэгээд сурхаас өөр аргагүй болоо. Тэгээд би яг нэг тийм зөвхөн яриа дээр төвлөрсөн сургалтанд суусан байхгүй. Граммар дүрм дээр биш. Тэгэнгүүт ингээд ерөөс ямар ч алдаа хийсэн ч хамаагүй зүгээр ингээд яриа л ах хэвээр. Тэгээд давхар тэгээд бүх юм англи хэл дээр болгоо тэгээд кино үзэл дуу сонсч мос сургаал. Тэгэл ер нь богино хугацаанд юусан. Тэмний зүгээр энгийн ярианы англи хэл бол зүгээр. Гэтэ яг академик тал руугаа бол жоохон сул. Гэхдээ одоо ингээд сурж байгаа болохоор явцдаа Европ санхүүжилттэй амж англи хэрэгжилт норж байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгвэл багш дээр одоо Корнелд сурж байхад тэнд мэдээж хичээл англи дээр орж байгаа. Гэтэ Аз оюутнууд хэрэг байсан бэ? Хятадууд их байдаг байсан да. Амар олон хятад оюутан байдаг байсан. Ганц нэг ер нь угаас нэг хятад интэг хүчмхан амттай учраас яаж хийж байгаа л нэг интэг яаж хийж байгаа л нэг хятад байна. Тэгээ манай
Доотлын ангид нэг Цэрэн Вандуу гэдэг нэг юу байсан. Монгол Бутан оюутан байсан. Бутан оюутан байсан. Бараг миний нэр шиг. Пунцук Вандуу гэдэг шиг. Тийм. Цэрэн Вандуу гэдэг нэг оюутан байсан. Тэгээ Бутаны хаан Монголд ирэх үед над руу амар мессеж бичээл. Чи Бутанд ирэхээр бол ингээд Таиландд байдаг Бутаны элчин сайдын яамд ажилладаг залуу байдаг. Тэгээд чи виз миз авахар бол надад хэлээрэй. Би Таиландд байгаа шүү. Чи манай улсад очихоор бол хэлээрэй гэх айгу надад. Тэгээ нөгөө бид нар ч нөгөө Монгол Бутан ирж угаасаа нөгөө буддийн шашинтай улс гэдгээр айгу тийм аа. Тэгээ Бутан ч хүн амцуутай. Тэгээ нэг тим залуу байсан. За тэгэл Непал тэгэл Япон оюутантай би ерөөсө таараагүй. Манай MP зургад нэг ч Япон оюутан байгаагүй. Нэг Солонгос оюутан байсан. Нэг бас нэг Казахстанаас бас оюутан байсан. Хоёр ч оюутан байсан. Тий. Тэгэл өөр бол тийм Аз оюутантай юм тараагүй тий. Ганц нэг Украин оюутан байсан. Тэгээ тэр үед чинь Орос Украины дан арай эхлэегүй байсан баха. Тэгээ зөв нь л гэтээ Украинд бол асуудал байна гэдэг айгүй их ярьдаг байсан. Тэгээд сүүлд нь Орос Украины дан эхлсний дараа нэг холбоо ирсэн чинь бас жоохон хэцүү л юм. Хэцүү л угаасаа тэгэл ямар өөд байх вэ тийм гэр бүлгээс яаж утсан хамаатай сайдан тийм байгаад тийм л байдаг ус. Гэтээ амар олон хятад оюутнууд гэсэн. Тэгэл хятад оюутнууд тэгэл янз янз л та зарим нь амар сайн хятад оюутан байна. Зарим нь бол зүгээр л мөнгөтэй баян айлын хүмүүс тэгэл машин унаал явж идэг нэг тийм хөл гарууд байдаг гэсэн. Тэгэл андшгүй л дээ. Яг ямар хятад оюутан бэ гэдэг нь айгүй андшгүй тий. Нөө typical Asian уу? Нөө crazy rich Asian уу гэдэг. Typical Asian. Тэгэл өмсөн зүснээс л амар андшгүй юм чи. Угаасаа л нөгөө crazy rich Asian-ууд нь тэгэл амар брендийн хувцастай тэгэл цоошин Benz ч юм уу тийм унаал явж гин угаасаа хотын төвөр тэгэл. Тэгэл тэдэртээ бол мань митэн бол угаасаа нэг лиг болохгүй юм чи. За эдэртээ нэг баг болчихгүй юм шиг хажуугаан зөрчих юм. Зарим нэг нь бол тэгэл амар баярх уу тэгэл мөнгө үе. Тийм мөнгө тэгдэг шууд ингээл медалт нэрийг байгуулж байгаа би ингээд мань ингээд шоудад амцсангүй миний өгш ингээд манийхаа нэрийг оруулчаач маавчаач мань чамд ингээд мөнгө төгрөгөө юм уу явахаа юм ярина шүү дээ тэр чинь амар хүнд гараад юм бол тэгэл тэгээ нөгөө Аз оюутныхаа зангаар тэгэл тэгсгээл өнгө шүү дээ Европод яаж тийм тэгэл аргалал өнгө Европод бол тэгэл аль хэдийн дунд руу гоцолгдсон тэгэл яг хав тэгэл тэдэртэй нэг олон хүн баг болох юм аяа нэг болно тэгэл тиймэрхүү өнгөтэй институт байн болохгүй л дээ яг харахгүй л ингээл нөхдүүд бол амар шоудна тэгэл лаг хятадууд нь бол угаасаа нөгөө жинхэнэ одоо нөгөө нэг хичээж ирсэн хятадууд нь бол маниак штэ угаасаа тэр юм бодлого бодож байгаа асуудал бичиж байгаа ярианы англи нь жоохон таарах юм бичгийн англи нь амарсан тийм байт юм лээ танайд хятад оюутнууд байсан уу Өөнөд бараг хаа сагвал хятад байгаа юм шиг тийм хятадын их сургууль хийх юм лээ тийм Киргизэд ямтарсан. Бүр амар юм бид нэр хэл заалгаа болохоор. Тийм ер нь хятад оюутнууд тийм олон биш. Тэгтээ ер нь аль байдаг. Тэгээд би нэг хэд удаа хятадтай таарад ер нь англиар ярих гэж үзсэн англиар ярьдаг. Одоо хятад ярих нь бол хятадаар л ярих. Онцгшин Сичуаныг сургууль сурж илээ. За тэр талаараа бид ч жоохон ярьж байна. Тэгэл яах тий бас тэгэл олон улсын аяд. Гэтэ Өмнөд Африкийн улсуудаас нэлээх байдаг байсан. Тэр яг нэлээд баруун урагшаага болохоор цаанаас тэгт нь баг манай Монголоос хямдхан байд юм уу? Тийм байлээ. Африкаас тийш ниссэн. Тийм тэгт нь баг би л хамгийн өндөр зардалтай ниссэн баха. Бээжин юм уу югаар дамжина? Хохотоор дамжина. Шууд нислэг байхгүй. Тэгэхээр тэгэл 2 сая маяг бол авчиж байгаа юм. Зөвхөн тэгтэл тэгээ авчиж байгаа. Тэгэхээр жоохон ирж очих нь хүндрэлтэй. Тэгээ цаанаас Марокко, Алжир тэгээд юунууд амирх байдаг гэсэн. Таиланд, Вьетнам, Индонез, тэгэл Азийн баг бүх нөгөө Узбекистан, Казахстан, тийм бүгдээрээ зүүн умдаас тэр чигээрээ л байж байгаа. Хойд Африк, Марокко, Алжир тэр чигээрээ. Хойд Африк. Асла сайн цуглуулсан байт юм биш үү? Амар цуглуулсан. Тэнд тэгээ ялчгүй нөгөө хот нь өөрөө бас нэлийн гадаад хүмүүс ихтэй учраас. Чиндүү. Тийм. Чиндүү ч бас гадаадуудынхаа тоогоор нэлийн эхний 10-т орж байгаа хаа. Тоогоор. Тийм тэгэл хамгийн гол нь юу гэдэг юм бэ? Миний одоо байсан хотын онцлогч хиттийнхаа хамгийн тайван газар. Амар чийл хүмүүстэй нөгөө юм яста зүтгээд ингээд те лаг болчих гэсэн тийм мэрэлттэй хэцүүд ерөөсөй байхгүй. Надад зүйлтэй гэсэн юм. Залуучууд нь гэсэн тийм нөгөө амьдралынх нь хэв маяг нь ийм өнөөдрийгөө гоё таашаагаад тааваараа амар амгалан байх. Пандашки. Тэгэхээр одоо Сичуан эдийн засгийн тийм гайгүй муу юм уу те? Аялжуулчлалын бүс гэж явж байгаа. Нөгөө панданы хамаг бейсүүд нь тэнд байгаа.
үржүүлэгийн төмүүд нь тий айгүй чийл тэгээд тэнцэн аялал жуулчлалаар бол нэлээд мөнгө болт юм шиг лээ. Тэгээд сүүлийн үед бүр нөгөө пандагаа өдрийн ингээд тэр панда ингээд бүтэн арчлаад хоолонд өгж мөгөөд одоо яг нөгөө юуны ажилтан шиг байхын тулд мөнгө төлж байдаг тийм хөтөлбөртэй тиймтэй. Тэгээд өөрийгөө хийж бас панда гэж юм. Тийм пандачин ховор тэгээд юу яд юм бэлээ. Нилээн сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа метро зам барилгууд нь бараг бүгдээрээ шинждэг. Бүгд шин цоо шин. Тэгэл айгу надад бол тэнд гоё эсөө. Амар амгалан гоё эсөө. Тэгээ гадаад оюутнуудаа нэг тийм юу штэ. Хятад ч нэг юм гадаадуудтай. Одоо монголчууд ч гэсэн тийм байдаг юм шиг санагдаад байдаг ш. Нэг гадаадуудтай найзууд болох сонирхолтой. Тийм хандлага нөгөөсөө байж идэг. Тэгэл тийм болохоор ч хүн болгон л амар баярлал ингээл нэг уулзгаараа дуртай амар аз жаргалтай. Би дээли ингээд ийгий гэсэн хүмүүс аа. Тэгэл би бол гоё яаж байгаа юм. Тэр хэр их монгол үйт юм бэ? Тантай зүг. Надтай цугчин бүр яг миний үеийнх бол байгаагүй. Доошоогоо жоохон бүр нэгдүгээр курс бакалавртай л ирж байгаа хүмүүс. Та тэгэхээр анхдагчуд энэ Тэгтээ нөгөө монголчууд багтай даа ч юм уу тэнд тэгээд монголчуудад бас айгу хайртай тэнд цөөхөн монголчууд нь айгу гайгүй байгаа шүү дээ. Тийм байсан. Тэгээд надад бас тэнд нэг тэнд байж аваад Монголд ирэхээр хэцүү санагддаг байсан юм. Тэгэл зам автобус тэгэл хүмүүсийн нөгөө ингээд хувийн амьдралаа чамаагүй хаа сайгүй яриад ингээл гомдлол тэгээд ээж байгаа нь тэр нь бас яг ихэндээ хэцүү санагдд юм аа. Тэгээд тэр чинь нөгөө хүн өөрөө хүсээгүй байхад хит олон мэдээлэл аваад ахаар гэрөөсөө би заах хэрэгтэй юм шиг баг нэг тийг санагдаад яг жоох стресстэй тэгэл юм байлээ. Тэгээд би анзаарсан чинь тэнд юу штэ хуучны барилгууд бас байгаа. Нөгөө хуучин цайны одоо ийм ордон гэхүүтэй цай тэр нэг 22 алхамтай юм цайны ёслол хийдэг мэдэг байсан газрууд нэг тэргүүрээ байж байгаа. Тэгээд шинэ ийм мужуудаа тусна ингээ хөгжүүлдэг. Тусна хороол болгож молгоод тэгээ хөгжүүлдэг. Тийм байжсэн. Гэтэ манайх шиг гол ялгаа нь яг миний байсан газар чинь тийм амар хуучны нийслэл байгаагүй ч түүхэн барилгууд цөөхөнтэй. Сичуаны тэр Riverlands гэж яриад байт юм билээ шүү дээ. Англиар орчуулахаар. Энэ бол For Rivers юм билээ л дээ. Дөрвөн гол гэсэн. Гэтэ яг тэр Сичуан авийн хамгийн эртний хот мот гэсэн юмуд нь юу гэдэг? Тэрний нүцүү. Битгүй. Хамгийн ойрхон гэх юм бол хуучин нийслэл Шиан байгаа. Жохон зүүн хаашаага явахаар зүүн хаашаа. Шиан бол Сичуаны нэг хэсэг биш үү? Тийшээгээ зүгээр амралтаар амир хүүхдүүд явдаг. Тэр чинь нэг цаг 2 цаг орчим явж гинөө. Тэгж явж. Би нэг яагаад яриад байгаа гэх нөгөө сайн нэг Three Kingdoms гэх 3 улсын төв гэдэг хэтээ нөгөө Сангорын гэхээр 3 улсын 3 гүрний хүмүүс романсын Ренли хчлөө Сангожи гэхээр 3 улсын тэмдэглэл болчиход байгаа шээ түүхэн тэмдэглэлтэй. Би болохоор ярьж байгаа нэг Romance of the Three Kingdoms гэдэг манад болохоор 3 улсын үлгэргээд орчуулсан гэдэг тийм. Тэгээ тэрэн дээр болохоор тэр нөгөө нэг дөрөв тэр Liu Bei гэдэг гар явсаар байгаа хамгийн сүүлд тэр Sichuan хайвд очиж өөрийнхөө улсыг байгууллаа. Тэгээ тэрэн дээр болохоор нэг Eastern Wu биш Шүүхан гэж улс байгуулад. Тэгээ тэр нь хаан ч нийслж исэн. Тэгээд бид нэг Чэндүг тэр хавийн нийслэлийн бод өгсөн шинэ хот юм байна тийм. 100 шинэ. Тин түүхэн нийслэлүүд тэгэхээр бас нэлээд олон хотууд байгаад байд юм аа. Гэтэ би яг бүгдээр нь бол очиж үзээгүй. Тэгэл нөгөө ялч зөөлөн хүчний бодлого гэдгээр соёлын хичээлүүд амир түүхийн хичээлүүд амир хорд шүү дээ. Манайд бол 3 улсын түүх орж исэн. Тэгээд тэрэн дээрээ тулгуурлаад нөгөө жүжиг өнгөний бэлэгдэл 5 өнгөний бэлэгдэл гээд тиймэрхүү хичээлүүд аяух орж исэн. Цайны хичээл орсон, архины хичээл орсон. Ямар гоё хичээл. Тийм архины хичээл дээр нь бид нарт бүр яг нөгөө тэр чинь нэг ялгаатай үрийн архинууд байгаа шүү дээ. Тэд нэрийг уулгадаг бас яг хамтлуулдаг. Сургууль явсан байдаг гэж үү. Архитект зөвшөөрч. Хийх процессын зааж өгч юм тийм үү? Хийх процессын тань тайлбарлаад нөгөө гарч ирсэн сүүлийн бүтээгдэхүүнүүд бид нар чинь ингээд цоглуулсан. Тэгээ ингээд амсуулаад нэг ялгааг нь мэдэр тийм ийм ялгаатай, ийм үр ийм хүмүүрийнх гэдэг. Тийм манай Корнелтсэн бүр wine tasting гэдэг хичээл өгдөг байхгүй. Тэгээ тэр хичээлдээ явахад хүмүүс ингээд хундгаа барьж очдог. Тэгээд хундандаа хэлгээд удаг амар сонин над бол сонирхолтой. Гэтэ мань мэдэн тэр хичээлийн наахын оронд за ингээд өөрийнхөө үндсэн хичээлийг гээс авъя л гэж бодож байгаа юм чинь.
Тийм. Тэгээд одоо Бишкект очингууд янз бүрийн соёлын Казахстан биш түүхийн ч юм уу соёлын хичээл авах. Түүхийн ямар хөө хичээлүүд орж байна? Нэгдүгээр семестр хамгийн эхлээд бид нэр манслог гэдэг хичээл үзсэн. Нөгөө Монголын нөгөө жангар нөгөө гисэр гэж байдаг тийм. Мгм. Тэрнтэй адилхан тийм манс гэдэг тийм баатартай. Тэгээ тэрийг ингээд судлах гэдэг. Ерөнхийдөө хэллэрийг бүтэн семестр нэг семестр тэгээд уншаал тааш. Тэр манс нь тэгээ яад юм бэ? Long story short манс ер нь юу гэдэг юм бэ? Манс гэл тэгэл тэр баатар нэг гартаа одоо нар ингээл баруун талд нь байдаг. Нөгөө гарт нь Сар. байдаг. Тэгэл уулыг хуваасан ингээл юу уран сайхан фантази юм хэлдэг. юм тийм шүү Домгийн дээ. шиж. Манай нөгөө Тэмүүжинжийн нөгөө гартаа нүж хатгаж төрсөн гэдэг шиг л хэлдэм юм шүү дээ. Тэгэл сонхослол. Хятад очингууд жишээлбэл тийм ориентейшн гэх юм уу чиглүүлэх хичээл дээр жишээлбэл ямар хөө юмуд ярьж байна. Тийм хүү хичээлүүд орж байна уу? Orientation орсон. Гэтэ тэрнэр ерөөсөө яг л манай санхүүгийн orientation шиг л байсан шүү дээ. Нөгөө юу судлах уу яах вэ хүү. Тэгээд баахан нөгөө ямар тохиолдолд цагдаад хандах уу, мандах уу, сургуулийн кампус дотор сургуулийн цагдаа гэж байгаа. Тэгээд яг төрийн байгууллагатай харьцаагаар яг мах уу хүү тэр Тийм зааж өгч байна тийм. тийм юмнууд заа. Тэгээ хамгийн их ингээд анхааруулдаг, сануулдаг юм нь бол юу яаж болохгүй. Ялгуурлан гадуурхалт байж болохгүй. Шашин болон нөгөө гарал үүслээ ер нь одоо хятад ч өөрсдөө бас олон үндэсний нутаг гэж байгаа штэ. Тэнчин монголчууд ч гэсэн нэг жижиг юм болцсон явж байгаа. Өөр монголчууд чинь. Тэнгүүд 50 хэдэн тийм угсаатан байгаа. Тэгээд тэд нэрийг ялгаж болохгүй, юу яаж болохгүй. Шашнууд одоо нөгөө Африкийн ингээд манай Зүүн Азийн ингээд бахан улсууд цугласан бүгдээрээ ялгаатай шашинтай болохоор шашны ялгаагаар тэр хоёрын дээр бол амар хатуу. Тиймэрхүү хандлага маргаан гарах юм бол тэгээд шууд сургуулийн нөгөө нийгмийн ажилтнан сургуулийн цагдаандуудаа л ярьж мэрэл сануулга өгч юм. Төвийг сахих хэрэгтэй. Төвийг сахих хэрэгтэй. Тийм ээ. Одоо юунаас өвлөний хэр хүүтэн болж байна? Кризэд. Надад бол дулаахан хамгийн хүүтрэгтэй нэг хасах хормор хүрх юм уу? Хасах хор ч бас хүүтэн юм биш үү? Гэхдээ аюу тийм дулаахан. Дулаахан хүүтэн. Тийм дулаахан хүүтэн. Би бол хавар намрын гүртгтэй бол зүгээр л. Тэгээ намайг харчаад ингээ гайхаад хүйж дарахгүй юм. Надад бол зүгээрээ би Монголоос ирсэн. I'm from Bali. Хасах 40 градусаас ирсэн. Яг төлөвтэй монгол хүмүүс монголчууд яриад бэрэг гэж ярьдаг шүү дээ. Партнер гэр хороолт төсөө хүмүүс бол хамаагүй өлчөр байдаг баг. Тэгээс нэг төвийн халаалтай байранд төсөө хүмүүс бол эсрэгээр амар тийм даарч үзэв яг тэр нэг партай байшин дотор ингээд амьдсаар хагаад ерөөсөө даарахгүй. Тэнгүү чин одоо манай ах бол Японд их олон жил амьдсан. Японууд ч нөө төвийн халаалт гэж байхгүй. Тэгээ өвөл нөө өрөөгөө ингээд нэг өрөөгөр нь халаана. Тэнгүүд айл болох тэд нар чинь бас цахилгаан үнэтэй. Тэнгүүд халаалтаа бас заримдаа айгу минимал байлгана. Яг л ингээд нэг хүн амьдрах хэмжээнд. Тэгээ энэ Японууд яагаад нэг халдаг суултур зохион бүтээсэн шалтгааныг яг ойлгосон. Ихэнх нөгөө өөрөө халааж ирсэн дээ. Тийм. Өөрөөр нойлын өрөөг тэр чигт нь халаахын орно. Мэдээж амар хүүтэн өдөр суухад тэр нэг нойлын суултур ч хүүтэн байвал зөв үнэхээр амар балер мэдрэмж төрнө шүү дээ. Яг би нэг хөдөөний айлд очиод яг тэр мэдрэмжийг авч үзсэн. Яг суусан чинь гайрал авсан. Тэгснэ бодож байгаа. Ингээд энэ суудлуудыг чинь халаад юм биш үү? Японоос яг харахгүй тэр амар практик шалтгаанаар ингэж тийм нойлын суултурыг халаад гэнэ үхээр нойлын өрөөгөө халаах шаардлагагүй. Суугаад суултур нь халуун байж байгаа болчихно гэсэн үг. Тэр чинь хамаагүй бага цахилгаанаар халаач чинь гэсэн үг байхгүй. Тэгэхээр нөө Японууд тэгж шийдсэн байдаг гэсэн Япон одоо хүүхдүүдийн чинь тэгээд оймстой ингээл нялх хүүхдүүд чинь оймс өмсөхгүй хөлн часуулаачаал мөлөгч идэг байхгүй. Дахлаатай болгож байгаа юм уу? Тийм юм шүү. Ер нь тэгэл амар тийм өлчөр яг цагт бол амар тийм бэрэг биш байдаг байхгүй. Яг манайхны бол ингээд тисэг хязгаар нь бол өндөр. Гэхдээ тисэг хугацаа нь бол богино юм шиг байна. Хөдөө Монголд бас хөдөө хүүхдүүдийн чиглэл нэцгэн байгаад идэв шүү дээ. Бас тэгээд тэрнээс л айгуу тийм доороосоо ингээд хөрсөн ч гэсэн хань эсрэгээрээ хараад тахад бол дээдлийн амар зузаал байдаг юм. Цээжээр айгуу дулаахан байх хэвээр. Тэгээд хөлөөрөө бол нэг тоохгүй. Тэгэл өвөл мөл өчнгүүч ингээд сурагч чинь ингээд хөлн ингээд ил тэг ингээд гойн нийл ингээд шорттой. Тийм шорттой тэгэл улаан болцсон. Мань ми тараал ёо хөөцөд ингээд манай ихшмж тайлбарлахаар юу гэдэг. Наадвар чинь тэгэл хүүхд байгаас ингээд дагсцсан байдаг учраас наадвар чинь тоохч угаас хүүхд байгаас ингээд эдний ихчнэр нь юм байсан, ээж нар нь юм байсан. Тэг имэнэр нь арайч үгүй л баг. Тэг мэдгүй магадгүй. Тэг ингээд нэг тийм өөрсдийнх нь одоо нэг тийм соёл гэх юм уу тий.
Тэгээ ханцаарах юм бол ингээ солонгос кино минь харах юм бол Япон кино дэр. Дээлтэл дуулаад зүгээр нэвсийсэн күртэг өмсөд байгаа. Доогуураа ингээ шилэнэрхгөөтэй яваад идэг гэдэг шүү дээ. Тэр шил. За сурхаас бусдаар ойр авийн нутгуудаар аялж гин үү? Арай аялж амжаагүй лээ. Хамгийн дөрөнд Узбекистан орж үзье гэж бодож байна. Эсвэл ойрхон Казахстан орж үзье гэж бодож байна. Гэтэ ер нь аль нь л бас байгаль нь төстэй юм шиг байгаа шүү дээ. Цаг өөрийн нөхцөл байдал болоод байгаль нь. Хоолндоо хэр тасч ин да? Хоол ямар хөө? Хоол ихлэд ч жоохон сонирм байсан. Тэгээ ялчгүй амт нь өөр байгаа дээ. Монголд ер нь нүүн нэмэлт амтлагч нэг хэрэглэдэг. Тэгэл давс бэрц тэгэл сонгон сэрэмсэл ашиглаждаг. Тэгсэн чинь тэнд бууцан шал өөр. Амар тийм тостой. Тэгээд хүмүүс хийдэг, амар их сонгон хийдэг, тэгээд амар шүүслэг. Тэгээд гурил найгуу нэмгэн надад л ерөөс таалагддаг. Өөр бас жимстэй банш хийдэг. Төмөстэй банш хийдэг. Тийм Монголын үедээ үг нь өөртөө бааз зэрэг юм ахтай. Өөртөө бол махтай яг л үүдэлсэн соёлтой гэсэн мөртлөө яагаад гэдэг юм бэ мэдгүй. Махан дээр 3 удаа. Эхний нас Монголынхтай төстэй юмтэй юм л. Маха экспортлох гэдэг өөртөө ногоо хэрэглээд байна. Тэгээд өөр самсыг гэд тийм гурвалж ангилбартай. Монголоор нэг хууш шүү. Тийм гэтээ тэр чинь амтан шал өөр байгаа хууш дахиад их хийдэг тэрэнд айгу. Тэр гэхдээ амар олон оронд тархсан байт юм л шүү дээ. Энэ дүү стануудаар битүү. Тийм станы орнууд. Тэгээ бас хаана нэлээ энтгийн бас тэр орнуудад байт юм л шүү дээ. Тэр арай яаж явж байгаа тэгж тархсан хоол юм бол Монгол дахь хэлбэр нь хуушуур юм биш үү те. Бараг энтгээс гараад тэгээд энэ дундад Аз мазар тарсан. Шашнаар тарсан юм болов уу? Магадгүй буддизм ч юм уу тэгээд дагааж байсан. Эсвэл исламын шашин тараасан байж магадгүй. Тэр би бас амар гайхсан. Тийм самсыг гэдэг тийм гурвалжин хуушуур шиг юм шиг. Гэтэ тэрийг чинь бас нэг тийм гурилыг харахаар юм нэг тэргүүн шиг юм тийм давхраатай те. Манаас тэр нь өөр юм лээ. Тэгээд тэрэн дотроо хулуун молуу хийн янз янзаар л хийж дээ. Киргизд ингээд очингууд Монгол хүн гэдэг хэлхийд ерөөхдөө яаж хүлээж авч байна? Амар тийм юу болж авдаг шүү дээ. Илгэвсэг. Ингээл Монгол хэлээ. Өө хоёлаа чамаар хамаахгүй шүү дээ. Чингис хаан чинь манайг өөрсдөө. Тэгэл намайг харчаал чи яг Киргиз шиг харагддаг юм байна шүү дээ. Тэгэхээр би Монгол шиг харагддаг. Та нар Монгол шиг харагддаг юм шүү. Амар царайн байдлын хувьд юу нэг үлдэхтэй. Тэг би ингээд гудамжинд ингээд мөг алхаж байгаа юм бол намайг Киргиз л гэж харна. Тийм байл. Дээр нэг Турк руу явах үед нэг Стамбулын онгоц Бишкек бууж цэнгэлдэг байсан байхгүй. Тэгээд тэгэхэд Бишкекийн нисэх онгоцны буудлын дээр нэг онгоцыг бензин хийх оронд ингээд нэг нисэх онгоцны буудлын дээр хүлээн. Тэгээ нэг юм цагдаа магдаа ч юм уу нисхийн одоо ажилтдаг байгаа шүү дээ. Нөгөө галийн албан хаагчны санхүүж яг л манай Монгол ах нар л байгаа байхгүй. Өө нэг тийм бүрэн царайтай нэг. Тэгээ 100 муу очгууд дээр чинь борлцсон нэг хүрлийсэн ах нар зогсож байгаа байхгүй тий. Тэгээ байгаа байдал тэгэл нөгөө гүзээ мүзээ нөгөө Монгол жиг нөгөө идрийг ярд нэг жиг Монгол упаанаар байгаа байхгүй. Тэр нөгөө упа зураастай яг упа зураастай тэр халдсан тийм ах нар байгаа байхгүй харчаад энтрийг Монголд явж байл угаасаа Монгол гэж бодох юм байна. Тийм билээ. Тэгээд би энэ Бишкек нэг тэгж үзсэн хөөх. Онгоцны буудлын цаанаас л харж байгаа шүү дээ. Жилэн цонхоор тэгэл харахад бол тэр айгуу гоё юм уултай юм байлээ. Тийм мөнх цас дуултай. Би анхаарал таслаа амар яжсан. Ингээл гэрээсээ шүн газар да тэгээд өглөө ингээл гараал харсан чинь зүгээр л нүүрэн дээр ингээл тийм амар өндөр мөнх цастай бол. Тэр нь ингээд дөрөв улирлаар мөнх цастай. Тэгэл хэрвээ уулан дээр үлдээ авах юм бол маргааш буруу орно гэсэн. Тэгвэл цагаагаар мэддэг айгу амарх юм шиг. Тэр нь айгу тийм уулархаа бүс зэрүү. Тэр ууланд авирдаг л байлгүй дээ хүмүүс нь. Гүн болов эсвэл одоо зарим уулууд ч нөгөө 20 цайртэй ингээ гардаггүй уулнууд байгаа гэдэг шүү дээ. Тийм болов. Тэр урт нуруу шүү дээ тийм. Ингээ үргэлжилсэн нуруу. Тэгээ Монгол шиг тэгж нөгөө нэг тийм цээрний асуудал арай эсвэл юм шиг санагдсан. Цээрч одоо буддизмтэй л холбоотой үгүй юу? Тийм буддизмтэй болоо. Кайла шуул муулч юм бол авирч болохгүй. Кайла шуулан дээр гарсан байхгүй шүү дээ одоо. Тийм нөгөө юу чин Кирилл чин ислам муслим шашин тоолохоор тэр талаар арай. За шашны хувьд за 20 цэрэн байгаа үед юм байна. Тэгвэл ингээд өөр ялгаатай ажиглагдсан зүйл байна. Зан заншил. Тийм зан заншил хийж байгаа. Ааруул нөгөө шүү дээ. Манайхан ааруулаа тийм нөгөө нэг гашуун эсвэл чихэртэй хийдэг. Би тэгээ эндээс амар их ааруул аваад очоод тэгээд хүмүүс шир хийсэн чинь ингээд амар гахаа яагаад чихэртэй аваа. Тэгээ өөрсдийнх нь хийсэн чинь тийм хатуу. Тэгээ тийм давстай. Тэгээ би тэрийг нас анхаарчаад амар гайхчихсан. Тэгээд тэр нь хэр санагдчих. Надад эхлээд бол юу вэ? Яагаад давс ийцэн гэж бодчихсан. Одоо бол итгэд бол зүгээр. Тэр тийм нэг эрүүл мэндийн шалтгаанаараа муудахгүй тэгээд удаан хадгалах боломжтой. Чихтэй. Манайхан бол чихтэй газар. Тийм байна. Манайх чи хуурай. Тэгээд бас айраг шиг
Айрг наснаас Комисс тийм. гэдэг комисс. Тийм тэр наснаас. Чолоп гэдэг бас өөр. Тэр нь баг зэрэг өөр. Ер нь л нэлээд Чолоп нь бас айргны төрлийн юм уу? Тийм хаа цагаан хөвгтэй. Тийм. Би давстай юмд нэг тийм сонирхолтой шалгаад нэг хийсэн. Гэтэ айрга хамаагүй уучт юм уу? Нэг тийм ер нь бол тийм хоолны газар мазар ороход бол тэгээ савлгаатай байж лээ. Тэр нь хахмаг насны хүмүүс бол аваад угаал яваад. Тэгвэл айргийнхаа алкогол тооцдгүй юм шүү. Тэр нь гэхдээ нөгөө өөр бас нөгөө 10-аас гаргаж авдаг бас тийм максим гэдэг юм даа гэдэг. Тэгээ тэр нь баг зэргийн алкоголтой. Тэгээ бүр үнэхээр яг тийм муслим яг тийм үнэхээр жинхнээсээ дагдаг. Жинхнээсээ гэж хэлэхгүй. Юу гэж хэлэх юм бол үнэхээр тийм сүсгтэй аяа. Тийм үнэхээр чин үнэн сүсгтэй хүмүүс нь бол тэр нэг алкоголтой гэж үзээд уудгүй. Тэрээс бол ер нь бол тийм зүгээр. Залуучууд нь хэр шашинлаг байдیں۔ Ер нь. Залуучууд нь нэг шашинлаг биш болсон. Одоо ер нь бол залуу үе нь бол Киргиз чинь нэг орсоор давхар ирдэг. Нөгөө хуучин зөвлөлтөй услохоор тэгээд албан бичгүүд нь бүгд орс хэлээр ирдэг. Тэгээд яг хотын төвд байгаа хүмүүс бол ер нь баг хагасан шахуу яг их хэлээрээ киргиз хэлээрээ сайн ярьдаг. Яг ингээд ахмад хүнтэй ярихад ингээд ойлголцдгоо гэдэг байхгүй маань ингээд зарим хүмүүс тийм өөр үг ашигладаг. Харамсмаар энэ өөрсдийнхөө хэлийг алдаж байгаа. Тэгээд нөгөө хөдөө тал руугаа болохоор хүмүүс нь орсоор ярьдаг. Яг дан киргизээр ярьдаг. Тэр өөр юм лээ. Манайхаар нь яг нөгөө казак одоо туваатай л төстэй болчихж байгаа юм шүү дээ. Манайх ярин яг хаа ч нөгөө яг зөвлөлт холбоотуулсан яг бүрэлдэхүүнд нь ороогүй гавьян энэ юм байна гэж ойлгосон. Яг зөвлөлт холбоотуулсан бүрэлдэхүүнд орчвол Орос л амар тийм давмгай. Тэгээ бүр яг төрийн хэл нь орчих. Манайх яаж ч одоо ингээд орсуудтай харилцаж исэн. Бүх төрийн одоо бичгээ явуулж ирсэн. Мэдээж орс хэл дээр бичиж байгаа. Мэдээж яг сэхэтнүүд нь бүгд орс хэл сурж ирсэн үү? Дунд сургуулиуд нь орс хэл заадаг байсан уу? Орсын уран зохиол юу гэдэг. Дээд сургуультай герман руу ирчихэж байгаа тий. Гэсэн манай төрийн бүх бичиг баримт ямар хэл дээр явдаг байсан? Монгол дээр явдаг байсан гэдэг нь яхаарахгүй бид нэг зөвлөлт холбоотуулсан бүрэлдэхүүнд ороогүй одоо ач гавьяа гэх юм уу та гэж боддог. Тийм учраас одоо өнөөдөр Монголд ингээд монгол хэл яах вэ? Монгол хэлээр ярихгүй гэдэг юм асуудал үүсэхгүй байна л да. Гэтэ хүүхдүүд бол их англи, YouTube-ийн англи руу их ороод монгол жоохон муутай байна гэсэн юм байдаг. Гэтэ яг тэгэл угаасаа гараал монголоор уншихаас ураа шүү дээ. Тийм дээ, ажилд ороод тэгэл монгол хэл ашиглахаар сүрээр. Хэцүү яриатай хүүхдүүд бол байж лээдэг. Гэтэ тэгэл тэр чинь тэгэл аянда засарчин гэж боддог байна. Тэгээ Монголд амьдрахгүй гэж байгаа хүмүүс ч байна. Тэр улсуудыг бол яалттай байлаа тий. Тэр хүмүүсийн одоо сонголтыг бол бид нар ядчихдаггүй л гэсэн. Тэгээ хилээ хамгаалах чиглэлд юм хийж байгаа юм гэдэг тий. Киргизүүд. Тийм киргизүүд. Ашиглалтын одоо нэмэгдүүлэх залуу үедээ үлдээ ихч гэдэг юм уу? Давхар айгу ашиглажт юм блэ зүгээр. Орос нэг энд дэлгүүр тарах юм бол орсоор бичсэн тэгээд давхар киргизээр бичсэн тийм. Хос хэлтэй болж бас яг нэг орс хэлээ хаяхгүй гэдэг нь яг нэг орсуудтай хамтарч ажиллах мэдлэгийн тэр юм дээр бас ач холбогдол өндөртэй л байдаг хэл та. Тийм. Гэтэ дайны нөлөө ер нь мэдрэгдэх үү тэр нэр одоо. Орсын дайны нөлөө хэр мэддэг чинь Орос Украины дайны эффект. Нэг мэддэгдээгүй баха. Би бас тэрийг анзаараагүй. Дайны өмнө очиод дайны дараа очивол ялгаа нь мэдрэгдэх бах тий. Тэгээ бүр яг нэг тийм тэнд нэг эдийн засгийн харилцаанд ороод үзвэл бас нэг жоохон мэдрэгдэх бах тий. Оюутан байх ч тэгэл нэг айхтай мэддэхгүй л байна. Тэр хилээ сурахгүй бол би бас удаан англиар явчихдаг болохоор нэг юм шүү дээ. Киргиз хэл бол сурч байгаа. Яг тэгэхээр дүр мөрөн Монголтой адилхан. Нөгөө нэг энэ чинь турк язгууртай турк хэлнүүдийн төрөл. Тэгээд биш нөгөө монтурк сурч ирсэн учраас турк л гадралдаг. Турк хэл сурчингууд казак болон киргиз мэргизийг бол ер нь амархан сурчсан. Буутах юм байлээ. Ер нь бол ингээ хараад нэг яхад тулаа нэг ийм байгаад байх шиг байна гэд. Одоо нэг эрдэнэ жаргал авчирсан ааруулны арын нөгөө нэг гурватыг харснаа яа. Nutrition fact-ийг харангуй энэ ингэж юм гал те. Энэ ингэж байгаа юм байна гэл. Одоо чинь түз гэдэг гэж байгаа байхгүй. Тэр чинь давс гэсэн үг. Тэгэл гурван бүх одоо турк хэлэн тэр давс гэдэг үг бол хоорондоо амар төстэй түз гэж байж байгаа байхгүй. Тэгэхээр тэр манайд давс. Гэтэ манайх ч монгол хэл байхгүй. Турк хэл биш байхгүй манайх ч тийм. Гэтэ хилцэн хувьд энэ туркик болон алтай хэл гэдэг байгаа шүү дээ. Турк болон түрэг болон монгол хэлнүүд бол алтай язгууд ч хоорондоо айгүй ойролцоо. Яг ингээд параллел ингээд өөр өөртөө хадчингууд шууд орчуулад хэрэглэх гэж ямар ч асуудалгүй хадагдчихдаг байхгүй. Орчуулгын хадлаас тэгвэл айгүй амархан. Тийм учраас энэ өгүүлбэр бүтцэн бас адилхан. Өгүүлбэр бүтцэн адилхан тийм. Одоо шинэ турк хэлэнд гэхэд чинь би дэлгүүр рүү явж байна гэдэг үг чи яг тэр хэлбэр юм чинь. Бэн би маза
худлаа. Мон турк төгсөн. Нэрээ бодсон шүү. Тэр туркэл марчжээ. Тэгээ Гидиорон гэж байгаа байхгүй. Гэтэ туркэлний ялгаа нь нөгөө нэг юу гэдэг. Одоо Монголд бол явж байна гэдгийг хинч байсан явж байна шүү дээ тий. Би бол явж байна, чи ч явж байна, тэр ч явж байна. А туркэлэнд болохоор нөгөө Орслын нэг оноо гэдэг шиг яа гэдэг шиг туркэлэнд болохоор явж байны төгсгөл дээр нь хин явж байгаа нь тодорхой л дээ. Киргизээс адилхан. Гидиор гэх юм бол би явж юм гэсэн. Гидиор сун гэх юм бол чи явж юм гэсэн. Гидиор гэх юм бол тэр явж юм гэсэн. Гидиор уз гэх юм бол хамаа туулахын сойноо явчих. Үйл хүнээрээ захирчдаг юм байлээ тэрийг. Тэгэхээр яг нөгөө урталтанд яг үнэндээ нөгөө юуг нь хэрэглэхгүй байж болно нөгөө оноос нөгөө нэг төлөөний үг нь хэрэглэхгүй байж болно. Би чи инээ тэрийг нь хэрэглэхгүйгээр үүлийнхээ төгсгөлөөр тэрийг захируулчихдаг. Зөвхөн хэрэглээний юу ашиглалтан дээр бол тэгж болох. Гидиорус гэлдэг чинь бол бид явж гинэ гэж ойлгож байгаа байхгүй явж байна. Монголоор бол яг явж байна л гэж шүү дээ тий. Эсвэл явсан гэж үл чинь. Тэгэхээр Монголын чим заримдаа бас тэр амар сэжигтэй гэдэг байгаа шүү дээ. Яг хин явчихваа гэдэг нь заримдаа нөгөө өгүүлбэрийн дунд айгүй ойлгомжгүй болчдөг. Тоддох шаардлага айгүй гарч ирдэг. Англи хэл чинь бол өөрийнхөө тэр эзэн биеийг бол бүр гарцаагүй шаарддаг гэж шүү дээ. Хи юм уу ши юм уу гэдэг. Ямар сандаа нөгөө англинаас орчуулдаг гэсэн хүмүүсийн юмыг харахаар амар ядаргаатай түүний тэрбээр түүний тэрээр тэрийг харангууд бүр ингээд чихнээс цус урсчих байхгүй тий. Би одоо сая нөгөө Гётогийн залуу эртрийн шаналн гэд зохиолыг хуучны орчуулгаар нь уншиж байгаа. Өгүүлбэр эхлэх болгонд заавал эзэн биетэй хэлээ. Тэгэхээр ингээ амар хэцүү ингээд нэг юм тасраад орж ирээд байгаа юм шиг. Амар тэртэй байгаа. Тэгэхээр манай ээлжин болохоор тэрнийг ингээд нөгөө хам утгаар нь дамжуулаад хоёр эхний өгүүлбэр дээр яг нэг үлийн эзнийг бичсэн бол хоёр дахь өгүүлбэр дээр нөгөө үлийн эзэн угаасаа явж байгаа гэж автоматар ойлгоод тэр нэг тийм уран сайхны гоё алдагдаад тавьчихж байгаа байхгүй. Киргиз хэл бас төгсгөлөөрөө юмаа зохицуулт юм байна тий. Үгийнхаа төгсгөлөөр хин гэдгээд зохицуулдаг юм байна тий. Өгүүлбэр бүтсэн тийм Монголтай адилхан. Одоо миний нэрийг Эрдэнэ жаргал гэдэг гэхийг Миннатам Эрдэнэ жаргал. Бенемадим. Бенемадим энэ хоёр төстэй таалхар түркээр ирж байгаа шүү дээ тий. Бенемадим гэж шүү дээ. Бен гэдэг нь мен болсон. Нөгөө талд нь ад гэдэг нэр энэ болохоор ад болсон байгаа. Атим. Тэгээд тэр ад гэдэг тэр им болгож байгаа нь бас өөртөө хариулж байгаа байхгүй. Тэгэхээр нэг тиймэрхүү байдлаар. Бас юм би бол Киргиз сурч байгаа. Тийм Монголоос нэлийн хэдэн үг байдаг. Одоо ат гэхэр чинь Киргиз хэл дээр бол морь. Тийм. Монгол хэл дээр бол энэ чинь тийм гэсэн үг. Ус. Биш. Сүү гэдэг чинь Киргиз хэл дээр бол ус гэсэн үг. Монгол хэл дээр сүү гэсэн. Тийм нэг юм ер нь бас юунууд гэдэг. Одоо хөвсгөл нуурын нэр чинь гөксүгөл гэж байгаа байхгүй. Гөк гэдэг нь зинхэр, сүү гэдэг нь ус, сүү гэдэг нь сүт биш шүү. Сүү нь ус. Тэгээ гөл гэдэг нь нуур гэсэн үг. Хөвс нуур. Та сая одоо юугаар түркээр хэлж байгаа юм? Гөксүгөл. Сая сүү гэдэг чинь угаасаа ус гэсэн шүү дээ. Сүү гэдэг нь ус, сүү. Манайх чинь хуучин бичлэгээр уу сүү гэж үчдэг шүү дээ. Энэ уугийн авч ирэл ардны хойдлын сүү нөгөө байхгүй. Тэр нь одоо байлж. Одоо тийм үг байгаа байхгүй нөгөө нэг Атве Девенин Карштины görдөгтэй шаширдэм гэж үг байгаа байхгүй. За одоо энэ үг яа за. Ат гэдэг нь түрүү морь гэсэн шүү дээ. Дэвэ гэдэг нь тэмээ байхгүй. Тэгээ вэ яг тэр хоёрын ингээд холбоос хийж байгаа байхгүй. Тэгээд Атве Девенин Карштик гэж байгаа байхгүй. Тэр харшилдах гэсэн үг байхгүй. Хоорноо ноцолж чинь гэсэн үг байхгүй. Тэгээд görдөгтэй нэг гөрмек гэдэг нь лүүзэхлэх гэсэн үг. Тэгээд görдөгтэй шаширдэм гэж байгаа. Шаширх гэдэг нь болохоор шагширх гэсэн үг байхгүй. Тэгээд тэмээ морь хоёрын хоорондоо ингээ үзэлцгийг хараад шагширж байна гэсэн үг. Атве Девенин Карштины görдөгтэй шаширд юм гэж. Та тэгээ яагаад над үг ингэж тогтоож авсан юм? Зүгээр л энэ саруул эрдэнэ шаардсан. Тэгэхээр манайх чинь нөгөө ат гэдэг нь манайх юу гэж ойлгох вэ? Нөгөө нэг тэмээний ат гэж болно. Эсвэл акт морины акт байхгүй. Тэр ат болчдөг байхгүй. Хэмчлэн одоо төстөө зөндөө бие. Хурууд гэдэг чинь нэг Монголын ааруул ингээд хуруугаар хийдэг. Хурууд гэдэг ааруул хурууд гэдэг шүү дээ. Тэнтэй адилхан. Зөндөө угаас энэ хоёр одоо бид нар чинь хоорондоо хөрс зэрэгэлдээ хичнээн ч мянган жил амьдэрсэн бурхан байна. Нааш цаашаа хичнээн ч олон явсан ингэж дээ. Хийсэн тэгэл бүгдээрээ л хамт хаяад ирлээ. Нэгэн үед одоо энэ Монголын газар нутгийн Киргизүүд айгүй том улс байгуулж явж исэн Киргизүүд. Тэгээ нөгөө төргүүдийн дараа байгуулсан айгүй том улс чи Киргизийн том улс байсан. Тэгээ тэр Киргизүүд задарсны дараа одоо монголчууд орж ирж байгаа шүү дээ. Яг нэг талаас нь бол нөгөө Киданууд улс байгууллаа. Тэгээ Киданууд задарсны дараа ерөнхийдөө хамаг Монгол улс гэж байгуулагдаад явж байгаа хэрэг чинь хоорондоо айгүй ойрхон байсан гэж ойлгож болохоор байгаа байхгүй. Одоо жишээлбэл саяны түүхийг юунд ориентейшн дээр заах уу?
их сургуулийн түүхэн дээр одоо Киргиз одоо жишээлбэл монголчин ингээд их монгол улс гэдгийг ингээд манай түүхийн хамгийн оргил зэг учраас ярьдаг штэ тий. Тэгээд тэгсэн хэрнээ нөгөө баг хаадын үеийг ярьдгүй штэ. Тэр чинь угсаа Монгол тараад бутарсан учраас ярьдгүй штэ. Яг тэрэн шиг улс болгоныг өөрсдийнхөө түүхийн хамгийн ингээд бадарч явсан үеийг ярьдаг байх гэж бодохгүй юу? Тэгэхээр манайх одоо ингэсэн гэж ярьж гин үү? Енисей Киргиз гэдэг түүх хичээл дээр ордог. Тэгээд Монголын эзэнт гүрний үеийг бас бүр илүү тодруулж ярьдаг. Бүр нэг 2-3 хичээл болгож ирээд ярьдаг. Чингис хааны үе тэгээд Төмөр хааны үе хүртэл. Тэгээд Доглон төмрийн үе ярьдаг. Тэгвэл бас болж штт те Монгол соёлыг зурчилж байна. Би тэгээ гайхаад идэгс аахгүй. Яагаад одоо хаа байсан тэнд байгаа туркууд ингээ Монголыг ингээд монголчин турк гээд булаацалтаад Киргизүүд тэгдэг юм бол гэсэн чи Киргизүүдтэй илүү өөрсдийнх нь түүхэнд ойлгомжтой учраас нэг төлөвлөлээ л те. Одоо яг тэр одоогийн туркууд ч юм Антолын туркууд гэж хэлдэг байхгүй юу? Хойноос. Тийм Антолын туркууд айгүй нүүгээд гэхдээ цусны хувьд бол одоо генетикийн судалгаа хийхэд эдгэр ч юм бол айгүй араб, грек эдгэртэй айгүй холцсон. Тэгээд эдгэр чинь бас харах зарим нөгөө тийм бас лайтай нүүцэн. Гэхдээ тэгээд тэдрийг яа харахгүй одоо нөгөө турк гэдгийн батлах ганцхан юм үлдсэн яа харахгүй хэлнэ л дээ. Яг харахгүй турк гэл бол яг л алтай язгуурэл эртний турк үгнүүдийг өөртөө агуулсан байгаа учраас бид тэдрийг та нар түргүүдтэй хамаагүй гэд гүрж бол бас болохгүй. Тэр бол хамаагүй өрсөл. Гэхдээ тэд нар одоо эртний одоо нөгөө орхны түргүүдтэй яг хамаатай байсан уу гэж ярил бас их тийм асуултын тэмдэг байдаг. Тэгээд тэд нар нэг тийм орхны туркуудыг өөрсдөө ингэж үзээ. За яг үгдээсэн мөн л баг л та. Гэтэ ингээд тэд нар бол одоо бид нар бол агаар нэг ингэж хийлгүүл жоохон хэцүү байхгүй. Тэгээд тэд нар чинь орхны туркуудыг дамжуулаад бас хүнүүг маань түрк хэлтэй байсан, туркик хэлтэй байсан гэсэн яриа явуулдгийг. Тэгээд одоо бол хүнүүгийн хэлний асуудлын дээр бид нэлээд л судалгаа явах хэрэгтэй юм л да. Хүнүү ямар хэлтэй байсан бэ гэдэг жоохон асуултын тэмдэг байгаад байгаа юм лээ. Яг барим 50 монголжуу хэлтэй байсан ч гэсэн юм байхгүй. Яг барим 50 одоо түрк маягийн хэлтэй байсан гэдэг тогтоогдог байгаа. Гэхдээ нэг л юм тодорхой байгаа. Цусны хувьд гэх юм одоо генетикийн судалгаа талаас нь ярих юм бол одоогийн Антолын туркуудтай бол үнэндээ падлиг. Яагаад тэгэхээр бид нар ч юм бол энэ газар нутгад тэр хэр баргийн нэг айхтар холилдоогүй гэх юм да тий. Нөгөө ДНХ талаас ген талаас бол айхтар холилдоогүй. Тарсан. Гэхдээ цөмөндөө байж байгаа. Тэгээд угаасаа нөгөө хүнүүгийн янз бүрийн булшийг гаргаж ирээд нөгөө нэг генетикийн шинжилгээгээ тэгээд тэр генетикийн хромосомуудын хамгийн их давтагдж байгаа газрууд нь хаана вэ гэхээр угаасаа л Монголд айгүй өндөр давтамжтай гарч ирдэг учраас яхахгүй бид нар цусны хувьд бол гарцаагүй одоо бид нар хүнүүгийн шууд залмж. Сүүлийн үеийн амар олон генетикийн судалгаанууд гарсан юм билээ. Тэгэд Киргизүүдийг саавад үзэх юм бол бас л тэр хүнүүгийн генетиктэй айгүй ойрхон гарч ирнэ гэсэн үг. Зүгээр одоо Чингис хааны ген мэн гэдэг юм уу одоо тэмдэг. Гэтэл юу штэ одоо ингээд аль ч улсуудын одоо энэ станууд инээ тэр бүгднгийнх нь хаад ноёд нь алтан ургийнхан л байсан. Яг монголчууд тэрийг бүгдийг хувааж эзэмжсэн. Тэгээд тэр хавьд эзэн суух нөгөө легитим шин чанар нь юу байсан бэ? Чи Чингисийн ухсааны өмнө үү? Хамгийн ихний асуулт. За мөн. Тэгвэл чи хаан сууж болно. Үгүй л уучлаарай. Та ямар ч одоо баатар байсан. Үгүй. Одоо Узбекуудын нэрлээд байгаа тэр Узбек гэдэг хүн чинь зүчийн ухсааны яг шууд ухсааны Узбек гэдэг хүн байсан гэж ярих юм бол тэр үгүйсээ бид нэрийг аханд үсгэх нь аргагүй л тий. Аханд үсгэсээр яг тэр нөгөө өөртөө өдөрж исэн хүмүүс тэгээд хамгийн сүүлийн алтан уургийн нэг өдөртөг чи хин ч үлээ нэг хүний зураг байдаг юм аа тэр хавийн хамгийн сүүлийн хаан гэх юм уу одоо нөгөө нэг яг тэгээ мэдээж нэг Оросууд орж ирээд бүгдийг буутахын буудаад хоморглол чаш наруулаад явчихж байгаа шүү дээ. Тэгээд хамгийн сүүлийн хүн нэг ийм хүн байсан. Хин гэдвэл ямар шаах вүлээ нэг тийм бүдүүн нөхрийн зураг байдаг юм аа. Тийм. Тэгээд ер нь бол тэр бол алтан уургийн хамгийн сүүлчийн хаа юм уу? Одоо governor одоо sovereign гэх юм одоо нөгөө улсыг удирдах гэсэн. Тэгээ улс ямар нэгэн тусгаар улсыг удирдах гэсэн хамгийн сүүлчийн хүн бол энэ. Одоо өнөөдөр бол алтан уургийн хин ч одоо дэлхийн хаан ч одоо нөгөө засгийн эрх барьж байгаа хүн байхгүй байхгүй. Яг тэр бүх усууд задраад бутраад нөгөө хаадууд нь байхгүй болоод явцсан. Гэтэ тэр 1800 оны үед гэдэг баха. Тэгвэл бас овоогоо сайн хүртэл Оросууд орж ирж хамгийн сүүл тэр нөхрийг одоо нухах хүртэл алтан уургийн хүн барьж ирсэн. Монголд бол алтан уургийн төрийн эрхээ барьж ирсэн нь бол одоо яг хаан засаг биш л дээ. Гэтэ ерөнхийдөө бол одоо
нөгөө яхаа 8 дугаар богдыг тийм алтан уургатай хамааруулж үздэг нөгөө будын шашин талаас байхгүй. Яг тэр 10 дугаар богч өөрөө алтан уургийн хүн байсан зан назар чинь төвшөөтөн компьютерч гэж нөгөө. Тэгээ тэрний хойд дөрүүдийг зүгээр юу алтан уургийн үзчихье гэж дайрдаг байхгүй. Тэгээд тэр утгаараа яг 8 дугаар богдыг spiritually тий сүнслэг байдлаараа бол алтан уургийн хүн гэж үзэж одоо болох юм аа гэж үзэн. За тэгэх юм бол яг зүгээр их с ижигтэй асуулт нь юу гэхээр одоогийн 10 дугаар богдыг бол тий сүнслэг утгаараа алтан уургийн хүн гэж үзүүл үзэх юм да. Гэтэ мэдээж 10 дугаар богд бол нөгөө төр шашин хоёр тусгаарлцсан учраас төрийн хэрэгрэг бол оролцохгүй гэсэн. Тэгэхээр тиймэрхүү байдал. Гэтэ Монголд бол одоо мэдээж алтан уургийн хүмүүсд байж л байгаа шүү дээ. Бүгдийг нь бол алж устгаж чадаагүй шүү дээ. Тэгээд дээр үеийн хаад ноёдын үлдэгдэл үрсад бол одоо л байж л байгаа нэг. Зарим нь бол тэрийг нэг зарлаад явдаггүй л ах. Зарим нь бол мерсэрийн тэнүүгээр өөрийгөө монтаж гэж зарлалцсан. Тийм яваад. За тэгж яг бүр сайхан дайлилаа. Яа гоё л шүү дээ. Тэгээд юу юм бэ л та? Нэг тийм 10 жил байхад ч юм уу бид нар нэг түүхийг нөгөө өөртөө биеэрээ туулаад нэг тийм ингээ түүхэн дээр үндэслээд гаргаж байгаа зан хандлагуудыг харж үзээгүй байдаг учраас нэг тийм тусгаж автахгүй юм шиг байна. Эсвэл уус 10 жилийн түүхийн хичээл амар удахтай байдаг. Магадгүй. Гэтэ манай түүхийн багш бол айгүй гоё ярддаг гэсэн гэдэг. Танах түүх ямар хөө? Манай түүх юм. Аль түүх? 10 жилийн. 10 жилийн. Мэдгүй би нэг хайтар сонирхож байгааг болохоор одоо нэг юм санахгүй л шүү. Би хамгийн сайн санаж байгаа нь 10 жилийн түүхийн хичээлд шалгалтаа нөгөө амаар авдаг. Тэр үеийг яриг гэл тэгэл амар их юм цээжлээлээд өгснөө санаж байгаа. Одоо тэгтээ мэдгүй яг зарим нь бол сүулт л уншсан аа баг би юм мэддэг байлгүй л гэж бодсон л шүү дээ. Тэгтээ нэг үеийнхэнд бол танаа үеийнхэн биш байгаа. Танаас жоохон доош үеийнхэн тохно Чингис хаан гэдэг комик ном гарч ирсэн шүү дээ. Танаас доош явж байгаа. Хоош явах тий. Манайд нэг байдаг гэсэн тэгээ би дааж анги дээр авчираа тэгээ болохсон. Тийм. Гэтэ та нарын нэг жоохон чүчүүд дүүнрийн үед юм шиг байна. Миний ойлгосноор нэг Чингис хаан гэх комик ном айгу модонд ороод. Тэгээ тэр номыг уншсан тэр хүүхдүүд Монголын нус төвч байгаа шалтгаан өнгөцтэй бодоолгож ирсэн гэдэг байхгүй юу. Тэгэхээр нөгөө бид нар юу бодох хэвээр энэ л амар чухал. Одоо энэ боловсролын онцлог гарч байгаа юм да. Яаж хүргэх вэ гэдэг бодох хэвээр юм шүү. Японд очиод ингээд ахыхаа хүүхдүүдийн номыг аваад үзэнгүүт ингээд Японы түүх гэх нэг 10 хэдэн цуврал ном. Тэгээ дэлхийн түүх гэсэн нэг 20 хэдэн цуврал. Тэгээ ингээд нэгэд тарангууд бүгд тийм манга хэлбэртэй. Гэхдээ хажуудах манганы хажууд амар тийм бодит жинхэнэ юм тайлбартай. Юуг нь харахад ингээд стори өрнөд байгаа байхгүй. Тэгээ би тэрийг харчаад энэ ч одоо ийм уншигч одоо тэнэг хүн байсан чи ойлгох юм шиг тийм ингээд зурагтай ингээд юм хийсэн. Японууд ч амар балиар ингээд юмыг тайлбарлаа амар зөвүүн тайлбарлана. Тэгээ би яг Япон хэл байхгүй ч зүгээр зургийг хараа ойлгоод байгаа. Тийм ингээд тэгэл яг хахаас асууж энэ тийм гэж юм уу гэхээр наа чи тийм нүд байгаа. Яг нөгөө худлаа үнэн нэг англи хэл дээр нэг жоохон уншсан юм гарч иж байгаа. Төхүүлж байгаа юм. Энэ тэрний тухай байна гэх тэнгууд ингээд. Тэгээ би тэрийг харчаад юу бодсон бэ? Тэр нөгөө багангийн хүүхдүүд зориулсан намыг харснаа. Би юу нөөрөө юм түүх дуртай юм чинь Япон хэл сурахтаа энэ номыг ашиглажвал надад яг гоё болох юм байна гэж бодсон байхгүй би өөрөө. Тэгээд би ганц нэг номыг аваад ганц нэг хан манз инээ тэр юм. Тэр чинь нөгөө багангийн хүүхдүүд зориулсан ном учраас надад бол айгүй амарсан. Тэгэхээр бид нар хүүхдийн насны онцлогтод тааруулаад нууц төвчөөч байна уу? Эсвэл одоо арчсан хувьсгалын түүхч байна. Энэ нэмийг бол ер нь янз янзын төвшөнд хэрэгтэй одоо 6 настай хүүхдээс эхлүүлээд 80 хэдэн настай хүн одоо эрдэмтэн доктор хийж байдаг унших хэмжээ ингээл бүх төвшөнд дугуйн бичил систем шиг болдог. Тэгээ манад бол яг харамсалтай нөгөө хүн ам зүйтэй тэгээ хоёрдоорт оюуны өмчийг бас нэг жоохон дээдлдэггүй учраас ийм бүтээлүүд хийгдэж өгөхгүй байгаа. Тэгээ энийг бол яг зүгээр хоёр янзаар хийж болох юм шиг миний ойлгож байгаа. Нэг нь бол үнэхээр улс энэ лүү оролцоо за ийм хийя гэдэг. Тэгээ манай улс оролцож ирэл тэгэл завхуулдаг. Тэгэхээр одоо гарцаагүй нэг юм бол үнэхээр хувийн хвшил өөрөө ганц нэг хүмүүстэй одоо хувийн хвшлийн компаниуд өөрсдийнхөө нэрийг хариуцлагын үүднээс зохиогч нарт одоо патрон гэдэг мөнгө өгөө тийм. Одоо ер нь бол ийм хувь хүмүүс уран бүтээлийг дэмжихийн үзэгдэл бол дээр үеийн Европт байсан. Одоо Леонардо да Винчи, Микеланжело эдрийн чинь комиссийн хэн өгдөг байсан гэхээр баян худалдаачид эсвэл одоо Ромын пап ч гэдэг юм уу тиймэрхүү хүмүүс захиалга өгөөл те одоо тэр Систини Шапел гэдэг юм дээр зурцсан тэр нөгөө юу ч нөгөө бурхан ингээд яхад Адам хуруугаа гэсэн тэр мэр чинь тэгэл яг л захиалгаар л зурсан зургуучтэй Ромын пап мөнгөний өгнө гээл тэгэл тийм чи нэг чимэглээ гой зураатдаг. Тэр шиг одоо манай энэ том үндэсний корпорациуд бол яг спорт руу л хийж гин. Гэтэ би бол одоо эргээд бас боловсрол руу хийгээсэ гэсэн. Тэр саяны гой комик гэдэг гаргаад тэгээд энийг тийм ямар ч сан зараад мөнгө болдгоо ядаж энийг ингээд тараачаасаа худалдаанд гаргачаасаа сумуудын номын санд ядаж нэг ширхгийг өгчөөсөө
Тэгхийн бол эн чинь яа. За бүр үнэхээр хэвлэлийн зардал мартал хэцүү гэх юм бол бүр зүгээр PDF-ээр ч юм уу онлайнаар ингээд чөлөөтэй тараачхад энэ бол одоо бид Чингис хаан гэдэг комикоор дамжуулаад харахад тэр чинь бүхэл бүтэн нэг үеийнх нэг нуус товчооны талаарх мэдлэгийг бид нар нуус товчоо 1000 яриа нэмэргүй шүү дээ. Тэр чинь айгүй хэцүү бичигдсэн ном. Бид нар хүртэл өөрөө уншихад, тайлж уншихад айгүй хэцүү номыг тийм болгож чинь. Тэгээ хүүхдүүд тэрүүгээсээ бас нэг өөртөө түүхээр бахархах, эсвэл тэрэн дээр гарч байгаа үйл явдлаас сургамж авах гэдэг. Эсвэл түүх сонирхох үндэс нь болж байгаа шүү дээ. Нэр нь тийм байж магадгүй юм байна. Би сүүлд нэлээ ингээ YouTube-ээр энэ сошиал платформудаар түүх ярьдаг хүүхдүүд бас нэлээд гайгүй их болсон байсан байхгүй юу. Тэгэхээр бас тэр нөлөө байж магадгүй. Тэр номны эффект явж байгаа байхгүй. Байж магадгүй. Тэгээ одоо ингээд манай үеийнх нь ингээд даваад зэрэг философи руу татагдаж байгаа хөхөд нөлөө үзүүлсэн ганцхан хүн байдаг байхгүй. Уусаал аюур зааны хэдэн хар номнуудаар л дамжицсан байдаг байхгүй. Нэг 2-ыг үрж 2.6 тэгэл одоо нөгөө бид нэр танаа үед гарч ирсэн юм. Тэр чинь биднийг яг дунд сургуульд ороход анх гарч ирсэн байхгүй. Би аюур зан ууш дээр юм шиг. 1990-ад оны үед 90-ад оны сүүлийн үед бичигдэж хагаад 2000 онд 2-ыг үрж 2 чинь ном бас тэр чинь ихлээд сонин дээр цуурлаар гардаг байсан. Нэг нэгээрээ ингээд гараал тэгээд би заримдаа сонин дээр таарсан уншаа явждаг гэсэн байхгүй. Тэгсэн чинь сүүлдээ ном болоо гарцсан гээд намайг 3 дугаар ангид төлөө 99 он жимээ 3 дугаар ангид төлөө одоо ган жахлан битээр яг уншаа суужсан айгу тоо цантах. Манай хоёр нэг шатан дээр суудсан. Өөнөө ийм гоё ном гарцсан байж тэгээд битээр уншаа суужсан байхгүй. Тэгээд тэрний дараа цэцэн мөрийн нэвтрхий тол гарсан юм. Тэгээд тэрний дараа даав маавтай зэнтэй нэг 2 ном гараад тэгээд 2004 онд сонгомлсээ гарч ирсэн байхгүй. Тэр сонгомлсээ чинь 4 онд хамгийн анх. Бүр хуучных юм шүү. Маш ихнийх 2004 онд гарч ирсэн. Тэгэхээр тэр ном чинь нэг бүтэн генерацтэй бүтэн үеийг тэрнээс хойш үеийг ингээд тэр чигт нь ундалчж байгаа байхгүй тий. Тэгэхээр яа гарахгүй сайн бүтээлүүд гэдэг бол тэгээд сүүлдээ аюур зан чинь нэг тийм философиээс илүү нөгөө уран зохиол руу ороод тэгээд нөгөө бөөгийн домог гэдэг яг эхлээд нь бол цаа чин болоо дөрвөн зураг гарсан шүү дээ тэр бөөгийн домог юу судасны чимээ тэгээ улаан хар цагаан дахиад нэг нь юу илээ ямар дөрөв гарсан маяг алч дөрөв гарсан сайн судасны чимээ нь болохоор тэр нэг юутай улаан цагаан хар тэгээд бөөгийн домог шүгдэн энэ дөрвч хамтдаа тэгээд тэрний дараа сахиус тангаа нууц гэж гарсан. Тэгээд тэрний дараа бас нэг дэд номнууд гарсан зүйлийг үзсэн. Гэтэ энэ дөрв бол баг миний бодлоор ингээд дөрвүүлээ нэг тийм ансамбл маягтай гарсан дөрв юм уу гэдэг. Тийм надад бас тийг санагдсан уншаад. Тэгээд яг би сүүлд нь өөрийнх нь яхад бол бөөгийн домог гэдэг бол бөөгийн онгодын тухай, шүгдэн бол сахиусын онгодын тухай, улаан хар цагаан болохоор урлагийн онгодын тухай, судасны чимээ нь болохоор анагаахын онгодын тухай гэж нэг тийм уламжлалт. Тийм. Тэгээд тэд нар нь болохоор бас зөвүүн юу гэхээр бөөгийн дом нь болохоор хойтлын бурайдууд руу, улаан хар цагаан нь болохоор торгуудууд руу, юу н шүгдэн нь болохоор энэ өвөр Монголын юу урагшаага, судасны чимээ нь болохоор орчин Монгол гэдэг зүүн тишээ явцсан. Орчингийн талаар бичсэн байх. Орчин байлоо. Тэг орчин байсан. Орчингийн яс барайч нэг алтан уул байдаг. Тийм байна. Яс барайч юм уу? Тэг яс барайч л гэх хэлтэй тийм. Тэрний талаар бичсэн. Тэгэд Монголоо төрүүлээ бүгдийг бичсэн гэд. Тэгээд миний бодлоор 5 дахь сахиус тангаанууд буцаага Монголд аваадэрсэн байхгүй юу? Би сахиус тангаануудыг уншаагүй юм. Миний бодлоор тэр 5 дотор заахан би бол хамгийн лагийн бөөгийн дом гэж хэлнэ. Шууд би хоёрт нь сахиус тангаан нууцыг хэлнэ. Амар сонин зохиол. Угаасаа аюултай ч угаасаа сонирхолтой. Гэтэ би бол сахиус тангаан нууцд амар дуртай. Яа тэгэхээр тэр бол нөгөө Баянгор аймгийн нутагт өрнөд байгаа. Яг жинхэнэ Жонон Бэс гэж хүн байсан. Тэрний тухай яг түүхэн хүн байсан. Домгийнч бэлэгдэлтэй айгүй олон юмнууд орж ирсэн. Тэгээ маш гоё ном болсон. Тэрний дараа сүнсний томьёо гэж бичлээ. Тийм сүнсний томьёо бичсэн. Тэд нар бол миний бодлоор сахиус тангаан нууц жоохон хүрээгүй санагдсан. Гэтэ нэг өөр сүнсний томьёо гэдэг арай хөнгөн бичигдсэн юм шүү. Үсээ байдал нь одоо л тгий санагдсан. Бид ч бүр аюултай. Одоо чиний танай үеийнхний би бүр амар холтсон юм. Гэтэ холдож байгаа л да. Эд олносны зүрх. Танай үеийнхний хамгийн сонгодог уран бүтээл эсвэл нэг амар олноороо ингээд хошуурсан. Тийм хошуурсан хоорондоо дамжуулж ингээл ярьж мэрэл тэгсэн зүйл ном ч юм уу, за эсвэл кино ч юм уу. Одоо сүүлдээ онлайн нөгөө манга, аним, эсвэл комик ч гэдэг юм уу, тийм зүйл юу? Би баг хахта дийн зай амир хүчтэй үсгсэн юм чинь. Дийн зай би цандал үзэн дэлээ. Манайхнаа ингээд 7 хоног болгох нэг зурлаар навчиж үзсэн. Тэр халтартай л байсан баг. Тийм зай нэлээд байсан. Би цандалын цүндэлийг бас нэлээд харж байсан юм байна.
Маний үед бол тийм хүүхд байх тийм гоё юм байгаагүй нэг яагаад гэдэг сонин цох гэдэг сонин тэгээд нэг би чилхэн тийм сонингууд байдаг гэсэн. Гэтэ бид тэр сонингууд дээрс нэг л имийг амар уншдаг байсан. Тэр Илиада гэдэг нөө зохиол Хомерын тэрийг ингээд нэм юу үргэлсүүгийн зохиол байдалтай болгоод тэгээд ингээд цуврал болго гаргадаг байсан. Тэр одоо юуг орчуулдаг гэж гаргаж ирсэн. Гэтэ тэрний би сүүлд нь яг ном болсон вершнийг ерөөсөө олж харж чадаагүй байхгүй. Гэтэ одоо Хомер Оросууд дуудахтаа хуучны ном зохиолууд дээр Гомер гэж явж байгаа тийм. Гомерийн зохиолууд Монголд одоо зарагдж байгаа нь амар хоор идэм л шүү. Хоёрын бол сүүлд нь цахилгаан гэдэг хүн хийгээд шинэ хэвлэл гарсан шүү дээ. Тийм үү. Илиад Одиссей хоёр бүр амар гоё. Тийм Одиссейг харсан юм байна. Илиад нь яг партнер ном гарсан. За би тэгвэл тэрийг олж би бол тэр хоёрыг уншаад бол бас жаргаж уншсан шүү дээ. Өө тэр яруу найраг нь ямар ч гоё. Тэгэж жагаад угаасаа Гомер угаасаа тасаргаад Оросуудаа өөрсдөө шүтдэг юм шүү дээ. Тэр дүрслэл тэр дайн тэгэл тэр одоо манайхаар бол тэр яг нэг алтан товч дээр гардаг 300 тайчуудыг дарсан домог гэдэг тийм үү. Би нэг тэр тэгж боддог байхгүй. 300 гэдэг нэг кино байдаг шүү дээ үзчихсэн нь. Спарта тийм. Спарта дайчл Леонид санагдах. Тэн дээр ингээл хийх зүгээр ингээл алаал явдаг шүү дээ. Би тэр кино үзчих юу гэсэн бэ? Тэр кино ч юм мэдээж хитрэл эпик шүү дээ. Тэгээ боц. 300 тайчуудыг дарсан домгоор кино явуул яг энэ шиг юм тийм. Чингис хаан гарч ирээ. Дайчд мориндоо гэж. Тэгээд хэлнэ штэ. Өөрийнх нь баатрууд ингээл байгаа ш чуу мэрэгэн хинж байдیں۔ Боорч хим мухлаа одоо хин байдیں۔ Ингээл хонь ингээл баатрууд байгаа те. Нөгөө талын дайс нь бол 300 тайчууд л байгаа байхгүй. Тэгээд хин гэдэг нь мэддэхгүй. Гэтэ эсрэг талынх нь баатар маатар нь бол тийм урт хар сахалтай нэг чирвэн сахалтай. Тэгэл монголчууд ч юм бас амар илдэг штэ. За байлдыг гэлээ. Би тэгээд энд үзэлцээ гэж тохирж байгаа л үзэж байгаа штэ. Тэгээд тэрэн дээр яг Чингис хааны нөгөө баатруудын онцлогийг нь гаргадаг штэ. Чи тэх юм бол яах юм ийх юм. Замдаа тохиолдол нэг зад цохиж мөртөө тохиолдсныг молт цохно гээл. Тэгж чадахгүй бол ингэн гээл. Тэгэл тэр нэг чуун мэргэн гэдэг чинь болохоор ингээл хараал тэгэл эсрэг талаа мэддэггүй байхгүй ихэд бөөн цэрэг яваад энэ тэд нар хийн гээл гэсэн. Тэгээ тэд нар чинь бол нэг баг нэг өөртөө бас олоолаа биш байх шүү. Төгөлөл шүү. Тий нэг одоо Чингис хааны ойрхон хэдийг дагуулад явж исэн тий. Нөгөө тал нь 300 нөхөр байгаа байхгүй тий. Тэгэл харсан чинь таньсан тайчуудтай татгал зэрэггүй байлдээ. Тэгээ тэр мэрийг ингээд хийгээд нэг тийм миний бодлоор нэг тийм уртуулах шаардлагагүй нэг 30 минутын тийм гоё эпик хийгээсэй гэж бодлоо. Ингээд би ингээд ирээдүйд ингээд амар хагартлаа баяжчих юм бол та хашаа хөш кино найруулдаг болчих юм шиг. Хашаалаа багш тий. Би тийм эпик найруулъя гэж боддог байхгүй тий. Яг тэгээ би 300 гэх киног үзэхэд надад мэдээ тэр чинь бол ингээд амар тийм туйлсын шинжтэй хийсэн кино шүү дээ. Түүнээс тэр чинь тийм түүхэн кино биш байхгүй тий. Тэгэл ингээл нөгөө худаг руу өсөглөл хийгээдтэй. This is Sparta галмаа кикигээл тий. Тэр чинь нөгөө персүүд ирэл газар ус гэж ороод ирж байгаа шүү тий. Зүгээр бууж өгөх гэсэн үг байхгүй тий. Тэр яг нэг Спартууд чинь өөрөө нөгөө нэг товч үгээрээ алдартай хүмүүс гэж ярьдаг. Угаасаа нөгөө Лакимедиан үг гэдэг тийм үг байдаг. Тэр нь болохоор товч үг гэсэн үг байхгүй. Спартууд угаасаа дуу шүү багтаа хүмүүс байхгүй. Тэгээд тэгээд айгүй товч хариулдаг. Тэгээд нөгөө нэг Персийн айл хаанчууд илдээ хураалга гэсэн өөдөөс нь өгсөн хариулт ирээд ав гэсэн ч юм. Гэх мэтлэн тий амар тийм товч хариулт өгдөг тийм хүмүүс байхгүй тий. Тэгээд нөгөө юунуудад хариулсан гэдэг юм а тэр чинь сүүлд нь бас нөгөө хин Александр байгаа шүү дээ. Их Александр өөрийгөө бурхан дүрмжлэл гэсэн юм байна л. Тэр үе чинь бас хүнийг бурхан дүрмжлэх тийм явдал байдаг байсан. Тэгээд санал авч байгаа юм. Тэгээд санал авах гээд тэгээд тэрнтэй холбоотой Грекийн хот усууд руу ингээд юмнууд явуулсан юм байна л да. Тэгээд Александрийг бурхан гэж үзэх үгүй юу гэж санал асуулт авсан юм байна л да. Тэгсэн Спартын өгсөн хариулт айгүй гоё юмсан. Өөрийгөө бурхан гэж бодмоор бол бослогсох байсан. Александр өөрийгөө бурхан гэж бодмоор байвал тэгээ ёсоор болгосон. Тийм. Гэх мэтлэн байдлаар тийм хариулт өгдөг тийм хүмүүс байсан гэж. Тэгэхээр танаа үеийнхэн дээр дэн заа байсан юм. Танаа үе дээр юу байсан? Би бас үеийнхнийгаа сайн мэдгүй байна. Би ч хөвшин явсан. Тийм бигтээ тэр боловсролын нөлөөг амар сайн ойлгож байна. Миний хамгийн анх нөгөө одоо ингээд орос зохиолууд уншдаг болсон шалтгаан чинь намайг бүр жоохон бахад манай гэрт нөгөө дүлгөөн донгийн бүр юм нэг яг юм утас шиг баг хэмжээтэй тэг нэг жоохон өргөнөл ах юм хүүхд зориулсан хэлбэр Монгол дээр байсан байхгүй. Тэг би тэрийг анх уншчаад тэрнээс хойш Оросын зохиолууд олж уншаад тэгээд ном уншдаг болсон. Тэрнээс бол яг анханасаа за би ном унших гэж юусэн бод. Яг манай гэрт юм нэг жижигхэн юм дүлгөөн дом байжсэн. Тэгэл тэрийг уншаад. Тэгэл багадаа бол ер нь ахлах сургуульд дунд сургуульд ортлоо. Дандаа л Оросын зохиолууд уншсан. Юу нэг яг нөгөө дээр үед Оросын ном биш ингээл өөрийгөө бодоод үзэхэд яг
яг ингээд түүх рүү орсон ч гэдэг юм шалтгаанаа бодоход тэр Оросын түүхэн өгүүлэг гэдэг нэг цагаан өнгөтэй ном байдаг гэсэн аахгүй. Тэгээ тэр нь болохоор Сергей Алексеевийн хэмжүүлээ нэг тийм нөхрийн битсэн. Би нэрийг мартаж гэхдээ ингээд хүмүүс мэдэндээ ингээд цагаан өнгөтэй Радуга хэвлэлийн газараас ийц урдталтаа ингээд цэргүүд их буутай, хойдолт нь болохоор ингээд 2 дугаар дайны үеийн цэргүүд ингээ Улаан талбай дээр жигссэн юутай. Тэгээд тэр хүн чинь бүр Оростой төрийн шагнал авсан хүн юм байлээ. Тэгээд тэр хүний ном ингээ эхэлдэг байхгүй. Тэгээд нөгөө тэр номд яагаад хүүхд байхад дуртай байдаг гэсэн хажуудаа зурагтай амар том ингээ гоё хэвлэн. Угаасаа тэр чинь Радуга хэвлэлийн газар ингээ Москвад хэвлэлсэн ном учраас айгүй гоё цаасан дээр хатуу авцсан айгүй гоё. Тэгээд ингээ зурагтай. Тэгээд ингээд хууц амар хурдан иргэжтэй гэсэн. Хүүхд баг чи хууцаа хурдан дуусгах гэдэг. Тэгээд нөгөө нэг гарч байгаа үйл явдал дандаа цэрэг дайны шинжтэй. Тэгээд тэн дээрээс л одоо нөгөө нэг хиний тухай гэх юм да. Тэр чинь хинээр эхэлтүүлээд Стефан Тимофеевич Разин гэж хүнээр эхэлдэг байхгүй. Тэр нь болохоор Оросын тариачдын бослогыг өдөрсөн. Одоо мэдээ нөгөө Фёдлын эсрэг хүмүүсийг л сурчлаа шүү дээ. Тэгээд Разины тухай, дараа нь Петр хааны тухай, их Петр хааны тухай. Тэгээ яг Петр хааныг бол ийм их зөвүүн хоёр янзаар харуулдаг. Нэг талаас айгүй кул гай юм шиг оруулж, нөгөө талд бас Петр хааны муухай зангуудыг айгүй харуулдаг байхгүй юу. Бодвол нөгөө уусаа хаан засгийн эсрэг үүсгэсэн учраас. Тэгээд хоошоогоо явангууд болохоор хиний тухай нөгөө Наполеон Орос руу дайрах үед тэрний өмнө болохоор Суворов гэдэг Оросын алдартай жанжин. Тэрний дараа Кутузов гэдэг. Тэгэд ягаад ч бид нар Оросын жанжны талаар амар мэдлэгтэй болсон. Тэгээд л одоо нөгөө Суворовын нэг алдартай үг шүү дээ. Тоолох гэж ирээгүй цохих гэж ирсэн гэдэг тийм. Яасан бэ гэхээр дайснаа дарах гэж хідэн хүн байна гэж асуудаг. Тэр чинь бол яг Спартууд юу гэжтэй. Спартууд юу гэж асуудаг, хэд байна гэж асуудаг, хаана байна гэж асуудаг гэж байгаа байхгүй тийм. Дайсан хэд байх нь хамаагүй. Хаана байгааг мэд бид нар очиж даална гэж байгаа байхгүй тийм. Тэгэхээр яг Суворовын үг тэр байхгүй тийм. Тоолох гэж ирээгүй цохих гэж ирсэн гэл тийм. Тэгээд юу гэдэг чинь тэр Кутузов гэдэг бас одоо Оросын фельдмаршал яг Наполеоны гол ялсан Бородиногийн 1812 он тэр Бородиногийн тулаан гэдэг юм хийжсэн ч гэдэг юм. Тэгээ хоошоо явангууд нөгөө юунууд гараад ирдэг. Ховсголын үеийн түүх гэ Ленин мэн тухай. Хамгийн сүүлд нь нөгөө нэг юу 2 дугаар дайны тухай гарч ирдэг байхгүй. 2 дугаар дайны. Яагаад хамгийн сүүлд нь 2 дугаар дай? Тэгвэл тэрнээс хойш Оросд нэг хөлтэй болоогүй л байхгүй. Тэрнээс хойш нэг цэрэг дайны хэрэг гараагүй. Яг тэгээ Оросын хамгийн том цэрэг дайнтай юм тэгэл 2 дугаар дай. Тэр мэдээж тэр хүн чинь бичгтээ бол 2 дугаар дайны агуу түүхүүдийг бичээл. Тэгээл ерөнхийдөө тэрнээс хойш яг ямар Афганы дайны бичлэлтэй шуурсууд үүсгэж ялагдсан юм шиг байхгүй. Яг тэгээ хүүтэн дай гэдэг тийм үзэл сурталчилан бол бичээгүй. Тэгвэл 2 дугаар дайнд яг цэрэг зэвсгийн хүчийг л гаргах гэсэн юм шиг тийм. Одоо ер нь Оросын түүхэн үүлэг гээл тэгэхээр тэрэн дотор нь янз янзын бас хүүхдийн сэтгэлийг хөдөлгсөн ч тийм түүхүүд байна. Жишээлбэл Франц Оросууд хоорондоо ингээл байлдаж явах үед яасан бэ гэхээр жишээлбэл Орос цэргийн нэг ах нь ингээл шархтаал өгсөн байсан чинь нөгөө нөхөр нь Француудын хувааранд гүйжиж бол ус гэж яасан чинь Францууд нь тэгэл бодохгүйгээр ус өгөөл нөгөө тэгээ ойлгол цэргүүдээ ойлгох тэр бимэгчсэн бас харуулж байгаа байхгүй юу. Янз сонирхолтой түүхүүд байд юм аа. Тэгэл тэр партизанууд хооронд партизанууд яаж байлдаг гэсэн ингээд нэг удаа нэг Оросууд яасан юм л да. Оросын нэг сайн дурын партизанууд нэг Францын нэг том цолтой нөхрийг бариад авлаа гэсэн юм байна л да. Тэгсэн нөгөө нөхрийг бариад авсан чинь нөгөөт нь зүгээр өөдөөс нь учир зүг Оросоор гараагаад гэлсэн гэж байгаа. Тэгсэн яасан гэсэн Оросуудын шургуулц тагнуул байсан гэж байгаа. Өөртөө зурмуулц тагнуул байсан чинь нөгөө тагнуулаа бариад авсан байгаа байхгүй. Мэдгүй шүү дээ партизанууд жив байгаа мэддэг. Тэгээ нөгөөдүүлгээс жигхэн Оросоор хараасан гэж байгаа байхгүй. Тэгээ нөгөөдөл нь юу болчих вэ юу гэсэн чинь нөгөөт нь Орос хүн байж таараад. Тэгээд нөгөөдөл яаснаа за байдал юм эсн гэсэн нөгөө баригдсан нөхөр уух юм байна уу гэж асуусан. Яг Орос зам байгаа байхгүй. Их мэтлэн тиймэрхүү юмар. Би тэр номыг л амар тод санд. Яг тэр хүүхд байхад амар амттай амар олон удаа уншиж исэн гэх юм уу да. Тэр үеийн тэр цэрэг дайны мэдээж эрэхтэй хөвт болсон юм цэрэг дайны. Тийм л юм шиг байна. Би одоо Орос зохиол уншижсэн гэсэн ерөөсөө цэрэг ярьсан чи юу ч мэддэг. Би тэр нөгөө нэг үлгэрийн номнууд тийм нэг Монгол орчуулгыг уншижсэн. Тэнийг яваа нөгөө биш нэртэй тийм тэр шуу муу бол. Орос үлгэрүүд амар хөрхмөс. Манай үед чинь нэр үлгэрүүд амар гардаг гэсэн юм байна. Тийм байх шүү. Тийм Орос. Тэгээд юу нээсэн нөгөө нэг ансаг нэг хошин өгүүлэг, нууны төвөр тийм юмнууд амар их байдаг гэсэн шүү. Тийм та нарын үе тийм юмнууд нэлээд гарсан тийм. Нөгөө Габров хүн тэгээд ингээд гэлсэн. Чукчай тэгээд ингээд гээл. Тийм юмнууд амар их гардаг гэсэн юм байна. Тэгээд хэдэнээс ч одоо тэр Оросын нөлөө байгаа болц юм бэ? Тийм тэгэл одоо л ер нь Оросын нөлөө нэлээд буурал ер нь барууны уран зохиол Монгол англи Америк тэгэл хүүхдүүд үзээ Peppa Pig гэх юм уу зэдэг бодоход. Оо тийм нөгөө юу Cocomelon тийм нөгөө бид нарыг жоохон байхад нөгөө би Монгол хүмүүс зүүн тийм Монгол шүлэг мүлэг амар уушулдаг гэсэн. Чи одоо манай дүүгийн үеийн үед бол ерөөсөө мэддэг. 10 жилийн уран зохиол хичээл дээр үү? Тийм.
Манай ч одоо бага юм л та. Гэтэ ер нь тэр шүлэгнүүдийг ер нь заах юм айгу бага болж байгаа. Тийм шүү. Тэр өстой харамсалтай юм шүү. Манайх би бол яруу найргаараа амар сайн гэж боддог шүү шүлэг. Тийм. Шүлгэн дээр бол яг эрэгтэй хүмүүс ихэнх төлөөлөл байгаа. Гэхдээ тэнд нөгөө их орны сэдвтэй шүлгүүд айгүйх бичдэг байсан нь уншуулах юм бол багч гэсэн нэг хуучин уламжлалын мэдрэмж үлдэх байх гэж бодоод идэх байхгүй. Тэр жоо харамсалтай л. Тийм уг нь бол нацад төрж миний нутгаа тэгэл явуулангийн би хаан төрөвөө. Тэгэл нөгөө хинтээ хангай саяны гэдэг чи одоо баг бүх хүмүүс мэдж байгаа зү тий. Одоо ер нь мэдхээ болоод байгаа гэдэг шүү дээ. Тийм тэр жоо харамсалтай. Яг уран зохиолын цагийг багасгаад байгаа гэл нэг тийм юм яриад байгаа. Ер нь бол тэгэл уран зохиолч юм бас амар чухал сэтгэлгээний нэг хэлбэр мөн үү гэл мөн шүү дээ. Тийм шүү дээ. Гэтэ гол нь хэр сайн заах уу гэдэг л асуулт байна л да. Манай ахлахангийн уран зохиолын багшууд айгүй мундаг багш байсан. Яг миний тэр үед би чинь тэр үед жоохон босог шинжэндээ орсон. Надад Оросын уран зохиолоо жоохон багсгая. Окей, Пушкин тэгэл болоо штэ. За окей, Пушкин, Толстой. За одоо тэрнээс илүү за Достоевский. Гурван хүн яри. Наад голоор нь байгаа илэрсэн баларсан юмудаа бодоод итгэж жоохон тэгэл Некрасов ч наа Некрасов ч хөөс Некрасов гэж байгаа юм чи тэгээ. Наадуулаа болчих л да багшаа хэдүүлээ. Тэнгүүд багш тэгдэгсэн байхгүй. Гэхдээ энэ чинь ингээд боловсролын яамнаас та нараас ээш өгчмөсөн. Багшаа манай ингээд уран зохиол нэг ч хүн ээш. Та санаа зовлтгоо тий. Нэг ч хүн ээш уран зохиолоор өгөхгүй. Монгол хэлээс тустай уран зохиол гэж өгдөг. Уран зохиол гэж өгдөг байсан юм уу? Тийм үү? Тийм бах уу? Мэдгүй. Тэгээ ямар ч байсан Монголын шалтан дээр нэг тийм уран зохиолын асуулт орж Монгол хэл дээр ч нөгөө тийм ялгаар тэгээд өгүүлбэрийн бүтэц тэрийг л асууж исэн. Гэтэ би Монгол дээр шалт өгч бидний үед Монгол mandatory байгааг байхгүй шин. Одоо ч нөгөө хэл бичгийн шалгалт чинь заавал авах хэрэгтэй болсон юм. Бидний үед тийм байгааг. Тэр ямар сандаа багшаа манай ангид угаасаа хэл уран зохиолоор хүн байхгүй. Тэгэхээр хідүүлээ гоё юм уу яриа. Орчин үеийн одоо нөгөө нэг Японы уран зохиол мөхөл яриа. Тэгээ Харуки Мураками эдрийг яриа. Тийм одоо наад нэг айл зөвлөлтийн үеийн нэг ампсан юм надад ч ерөөс сонирхол татахгүй наа багшаа. Та нэг жоохон хичээлийнхээ програмыг шинжилгээч ухаан юм гэсэн. Америкийн уран зохиол бас одоо наад Джек Лондон болоо наач социалист байсан юм аа. Тэгээ социалист байсан учраас бид нар нэг Америкийн уран зохиол Джек Лондон мэдээ Джек Лондоны цагаан соёот гоёо. Гэтэ тэг нэгийг л ярил л да багшаа. Өөр Америкийн айгүй мундаг уран зохиол байхад та одоо ингээл нэг юм яриад марил. Бас амар хуцгаа заагаад идсэн. Тэг амар хигжүү оюутан сурагч байсан. Тэгээд одоо шинэ Японы уран зохиол гэж чинь Акутава Макутава үг ярмаар байгаа байхгүй. Тэд чинь бол бас айгүй хүмүүс. Хятадын уран зохиол гэхэд орчин үеийн хятадын уран зохиол ярихгүй. Айл тан усын нэг либай мибайгийн ганц нэг шүлэг яриад тэгэл бай болчихдог байсан байхгүй. Либайгийн шүлэгчин гэтээ хятадч өөрөө ч судалт юм л да. Яг тэрийг орхиж болохгүй. Либайгийн шүлгийг үл ярих хэрэгтэй. Угаасаа тэр чинь тан усын одоо алдартай яруу найр ш. Тэрнтэй бол одоо Либайгийн шүлэг нь ч бит дуртай. Жишээлбэл юу лээ? Нөгөө нэг хагартлаа баяжхуу эсвэл алтан тушаал төрхөө. За болидо харин цаг хугацааг нэг зогсоож үзхиймсан гэдэг тэр үгийг ингээд сонсоод тий. Уран зохиол хичээлээ тийг сонирхолтой орж болж байгаа юм. Улс улсын нөгөө бичиж байгаа юм нэг блоклж байгаа хэлбэр нас ялгаатай. Тэрийг ярьж болж байгаа тий. Тэнгүүд хайкуг оруулж ирж болно тий. Японоос хайкуг гэсэн ингээд би Африкийн уран зохиолын талаар юу ч мэдэхгүй. Би ч юу ч. Африкт одоо магадгүй ингээд Алжирийн ч юм уу, Египтийн ч юм уу, эсвэл Төв Африкийн айгүй сонирхолтой өвөрмөц уран зохиолын төр ардын ам зохиолоор дамжсан гоё юм байж магадгүй байхгүй юу. За ойрхон орнодоос хэд чинь бид нар гарцаагүй Библийг бол уран зохиол руу шашны биш уран зохиолын талаас нь тэрний тэр зүгүүрлэл, метрик эдрийг бол оруулах ёстой л санагддаг юм одоо. Библи бол яг уучлаарай хэлсний шинтэй хүмүүс. Гэхдээ би бол илүү секуляр талаас нь харах юм бол маш гайхамшигтай уран зохиол юм байна. Мэдээж шашны талын юмнууд нь байгаа. Тэр нь бол тустай асуудал. Гэхдээ тэнд илэрхийлж байгаа тэр яруу найргийн шинжтэй юм байна. Одоо жишээл Библийн дуулал гэдэг Дэвид хааны дуулалууд байна. За дээрэс нэг Соломон хааны сургаалт үгс гэдэг. Ер нь бол хуучин гэрнээс миний хамгийн хоёр дуртай хэсэг нь энэ хоёр ихгүй. Тэр дундаа тэр Proverbs гэдэг юм да англиар тийм монголоор сургаалт үгс гэж хэлдэг. Тэр бол бас айгүй тийм ишилчмээр ч юм уу яруу найргалчмаар тиймэрхүү юмуд аяг байдаг юм уу. Тэгэхэд одоо орхон памукчин сүлд барыг тактагийнхан орчуулга хийдэг болоо хүмүүс мэддэг болж байгаа шүү дээ. Тийм зүрхний уран зохиолыг тэгж мэдж байгаа. Яг сүүлийн үеийн хятад гэхэд одоо ингээл уухагийн тийм одоо Батбаяр орчуулаад тэгэл айгуу сайн мэддэг болж шүү дээ. Тэгэхээр тэр юмнуудыг бид нэр уран зохиолынхаа хичээлүүд рүү оруулах уу үгүй юу?
Тэгвэл одоо жишээлбэл Эрдэнэ жаргал тэнд сурч байхдаа тэдний уран зохиолын имийг орчуулж байлаа шүү дээ Монгол хэл рүү. Тэгээ Монголд үнэхээр сайн суугаад ингээд гоё олон нийтээр уншдаг болж байна. Ер нь гадагшаа сурч явж байгаа хүмүүс тэр нутгаас уран зохиол авч ирсэн. Гарцаагүй нэг уран зохиол. Тийм гарцаагүй нэг уран зохиол авчирцгаа яа. Тэгэхээр тэд нар бол амар сонирхолтой санагдаж. Одоо жишээ нь Украинд уран зохиол юу байсан юм мэдэхгүй байна. Польш, Чехт одоо юу байсан те. Милан хүн дээр чи ханах вэ? Милан гэхэр Европынх биш үү наа тийм. Америк юм байна. Хүн дээр чи ханах гэжлээ. Тэгээ төвчийн харахгүй хөнгөмсг өршгөө гээл. Тэн дээр бас сүлд л орчуулсан гарч ирсэн шүү дээ те. Манай тагтаагийнхан бас сайн орчуулж байгаа. Тийм тагтаагийнхан тагтаа ревюгээ бас гаргамаар. Тийм. Би бол ингээд нөгөө одоо хоёр төрлийн нөгөө сүүлийн үед нөгөө publishing house ч бас амар нэг нүртэй болчихж байна. Жишээлбэл Гарунагаас ном гарсан гэх юм бол би эргэлзэхгүй авчихсан. Тийм шүү дээ. Гарунаа бол ялцчихгүй философи талбарыг талтай. Одоо Ямчагийн номнуудыг ингээд орчуулсан байдал ингээд тасраа. Тэгээд Гарунагаас ном гарсан гот ерөөс үздэгч байхгүй. Зүгээр нүдэ анал аавна. Уран зохиолын ном гэхээр ураасаа тагтаа юм аа. За окей. Нүдэ анал аав байхгүй. Тэгэхээр publishing house-ууд бол яг энэгээрээ л амар алдарт гарах хэрэгтэй юм шүү. Яг тийм чиглэлээр барьсан. Ардталт нөгөө баталгаа өгөх хэрэгтэй. Чанараа муутгаж болохгүй. Тийм. Тэгчэм бол уншигч нар бол айгүй үнэж байгаа шүү дээ. Энэ бол тэрэн дээр бол би бол тэгж боддог. Киргиз дүр нь танаа үеийн залуучууд энэ хэр их ном уншиж харагдаж байна. Хүмүүс хэр их ном уншиж харагдаж байна. Ном унших үгүй баха да нэг тийм ном уншиж байгаа үед харагдав. Уцаал ингэж нөө яг манайхантай. Тийм уцаал ингэж байна. Би чинь нөгөө тэгэд хэлэх болохоор угаасаа гадуур явах нэг сонирхолж байна. Ер нь нэлийн интроверт тэгэл улмал гэртэл хэд юм дөө. Гудам модонд явж байгаад ингээл энэ сааданд ч юм уу ингээл сууж байхад тийм ном уншаа сууж байгаа хүн харагдахгүй. Нэг хатар харагдахгүй. Тэгэл манайтай л адилхан л болсон юм байна. Жаахан тий. Сошиал медиа л илүү. Тэгсэн чинь одоо миний анзаарсан юм гэхээр жишээлбэл ингээ Silva Plath гэдэг яруу найрагчийн монгол хэл дээр орчуулсан орчуулгууд бас ингээд амар жоохон муу байж байгаа сайжрал явж байгаа байхгүй. Тэгсэн чинь би яг ботсон чинь нөгөө улс болгоноос уран зохиол авчирмаар байна гэсэн чинь хятад ингээд яг хоёр тустай ном заяа. Англи дээр их нэг хятад дээр яг дуурайлгаад хийцэн. Тэг ингээд цуврал. Яг манай Мон судрын одоо нөгөө доороо дугаартай амжижгэн дэвтэрнүүд эд штэ тод өнгөнүүдтэй. Яг тэрэн шиг ингээд хоёр хэл дээр ингээд хосоор нь зайдаг. Тийм байт юм штэ нэрээ. Тэгээ зорилго нь хоёр нэг хэл сурна, хоёрт улс улсын уран зохиолуудтай танилцсан. Тийм юм байт юм ээ. Тэгээ ер нь бол сайн уран зохиол, муу уран зохиол, сайн орчуулга, муу орчуулга гэдэг аль алийг уншиж идэл мэдчихэж байгаа юм л да. Тийм. Муу орчуулга бол бас чанга шүү дээ. Би ч ер нь тэгэл нэг 3 нүр уншаал явахгүй бол за уучлаарай англи дээр уншиж идэх юм эсвэл тэгэл тэр түүнийг л хэлэх хэрэг. Тэгээ тэрээр түүнийг л түгтах гэх юм бол тэгэл шууд хаагаал английн л яаж байгаа юм л да. Үнэхээр нэг одоо би бол үнэхээр сонгол эсэний аюур заангаа орчуулгаар бол үнэхээр биширт юм аа. Яа яг нэг тийм Монтен Монгол хүн юм шиг битцсэн байдаг хөө. Тэр найруулсан байдал авч үзэж байгаа үгийн сонгол тэгээд тэр нэг юм төрлөх уншигдж байгаа байдал. Үнэхээр чи ингээд амар Европын бүр 1500 оны сүүл үеэр бичиж байгаа нөхрийн имийг орчуулж байгаа тэр чинь тийм одоо юугаар ярих юм бол эртний дүн маягийн имийг орчуулж байгаа байхгүй. Тэгээд би сүүлд нь аяр зангаа имийг нөгөө англи орчуулгатай нэг хадаж харж ирсэн нэлээд ол юм. Англи дэр нүшингүүд ингээд нэг усарсан нийлсэн нэг балер өгүүлбэр байгаа байхгүй. Тэгээд тэр чинь нөгөө ашиглаж байгаа үгнүүд амар хэцүү шүү. Одоо чинь habit гэдэг үг гараад ирчих. Тэр юу гэж танд бодож байна? Зуршил. Дадал. Хувцсыг habit гэж хэлдэг гэсэн. On habit гэсэн чинь хувц өмсөх ёсны тухай. Тэр юутай нь холбоотой юм бэ? Тухайынхаа шашинтай нь холбоотой юм. Тэгвэл habit гэдгийг юу гэж clothes гэдэгтэй яг адилхан синоним үг нь habit гэдэг. Би тэр on habit-ийн зуршлын тухай сайн багтаа гэсэн. Сүүлд уншаад байдгүй уншаад байсан on habit ямар ч habit-ийн тухай зуршлын тухай байдгүй. Юу юм гэсэн хувцас гэсэн үг. Хувцсыг habit гэж хэлдэг. Гэх мэтлэн ингээд тийм аркаик буюу хуучны үгнүүд ороод ирэнгүүт. Тэгэд яг миний нөгөө чаавс нөө олдсон англи орчуулга нь ч бас 1800 оны үеийн орчуулга байсан л да. Тэгвэл 10 алдсан тэр Cotton гэдэг хүний орчуулга байсан. Тэгээд Монтене зүгээр бүр 1900 оны ч юм уу эсвэл бүр сүүл үед англи хэлээр орчуулсан хөлбөрийг унших юм бол бас арай жоохон англи дээр гайгүй унших. Нөгөө эртний Франц хэлнээс нь дундад үеийн Франц хэлнээс нь бас арай жоохон аятайхан болгоод оруулсан ч гэдэг юм. Тэгээд яг аяр зангаа юм дээр нэг одоо шүүмжлэн чаашиг те. Би бол аяр зангааг тэр нэг
дундлын мөрүүд байгаа шүү дээ. Латин үгнүүд ороод ирсэн шүү дээ. нөгөө quotation-тэй ороод идэг. Тэрийг зүгээр залхууралгүйгээр орчуулсан шүү дээ. Латин ингээд од тавиад доор нь орчуулсан. Тэрнийг зүгээр латин гэж бичсэн байдаг байхгүй. Би тэрийг хаанаас авсны нүгэн бичсэн бол жишээлбэл Хорацигээс ч юм уу, Овидос ч юм уу. Нөхөр бол ер нь Монтен бол угаасаа латинд бичсэн юм хитгэн үнэс ирдэг байхгүй. Вергилээс ирж байгаа. Хорацигаас ирж байгаа. Овидос ирж байгаа. За хаяа хэнийг ишилж байгаа. Сенекаг айгүй ишилдэг. Угаасаа айгүй. Угаасаа философид нөхөр бол стоицизмтэй айгүй ойрхон учраас айгүй Сенекаг ишилдэг. Тэгэхээр тэр ишлүүдээ доор нь нэмээд оруулсан байсан бол яг зүгээр хүмүүс Овидик ч юм уу эсвэл Хорациг ч юм уу сонирхож магадгүй гэж бодсон байхгүй. Зүгээр яг дараагийн хэвлэл дээр нь би бүр баг боломжтой бол тэднийх нь арталтанд бүгдийг цуглуулж бичээд нөхөрлөө мэйлч гэж та дараагийн хэвлэлдээ эдрийг доор нь хөлтөн шигтгэхэд өгөөрэй гэж. Шигтгэхэд өгөөрэй. Би ингээд эдрийг бүгдийг кросс чек хийгээд ингээд амар батны болцсон байгаа. Та надад итгээрэй. Та тэгвэл нэг жил гарангийн өмнө өгөхөөс юм шиг. Сая сонгол хэсгийн чинь сүүлд нөгөө шинээр гарсан уу? Улаан гарчтай гарсан байсан шүү дээ. Тийм үү. За яг тавцтай. Одоо баг 10 нэг харин тийм бах. Тэгээ би бүр 2004 он гэх юм гайхгүй. 2004 он нэгдүгээр хийлэн байхгүй. Нөгөө өсгөөгийн авсан байсан зүйл юм л. Нэг тийм улаан. Тэгэхээр бол Монголд ер нь хамгийн олон хэвлэгдэж байгаа номнуудын нэг баха миний бодлоор. Тийм. Япон тал дээр бол бас хүмүүс нэлийн орчуулга хийсэн одоо Японоос орчуулдаг хамгийн сайн хүн чинь Жаргал сайхан гоё шүү дээ. Жаргал сайхыг чи орчуулагч бас тансаг шүү дээ. Йоо бас нэг тийм. Гэтэ бас нэг орчуулагчийн хүүс бас их нөлөөтэй баг шүү. Нөлөөтэй. Окей, орчуулагчийн хүүсээс гадна тэр хүний амьдралын туршлага нөлөөтэй. Тийм үү те. Би ингээд жагаан ихчийн орчуулга гаргахаар бүр яг нэг эмхтэй тийм нэг тийм гоё зөөлөн тийм нэг одоо нэг тийм хатагтан мэдрэмж гэж хэлээ л да. Би тийм мэдрэмж үнэртдэг байхгүй. Одоо Шибаратагийн зохиол Шибаратар бол өөрөө эрэгтэй хүн шүү дээ те. Тэгэхэд Шибаратар бол өөрөө амар тийм хээшаагүй бичдэг хүн байхгүй. Ер нь ширүүн хусан шүү дээ. Гэтэ би Шибаратагийн зохиолыг Төмөрбаатаргын орчуулгаар бичсэн нэг ном байна. Мэжи химэх төр ус гэдэг ном байгаа заа. Хуучных нь хэвлэл юм уу? Хуучных нь хэвлэл. Тийм Төмөрбаатаргаа бол тэрийг орчуулсан. Дараа нь Тал нутгийн тэмдэглэл гэдэг жишээлбэл Жаргасаа хийж үзсэн. Тэр хоёр ингээ харьцуулаад уншин шүү дээ. Нэг хүн биш ээ. Шибаратар хоёр өөр хүн шиг байна. Урдд нь фильтр тавьсан юм шиг болчихсон. Төмөрбаатаргаа орчуулсан унших юм бол миний бодлоор бол ер нь Шибагаа болон Төмөрбаатаргаа хоёр бол хоорондоо юм нэлээд төстэй. Ер нь дэлхийн Төмөрбаатаргаа одоо Facebook дээр бичсэн постуудыг харахад бас балер ёжтой шүү дээ нөхөр. Шибаратар өөрөө бас амар балер ёжтой байхгүй бүр. Үнэн одоо тэр хиний тухай бичиж байгаа тэр нөгөө Бушидогийн ном бичсэн нөхөр үүдээ шүү. Энобе хэмлээ. Бушидо ном санаанд байд нэр нь орж ирэхгүй. Зохиогчийн нэр нь. Гэтэ Шибаратар юу гэсэн бэ гэхээр тэрийг шүмжилж байгаа байхгүй тийм. Яг тэ 10-ныхын тааруулаа битцсэн юм тэгээд яг нэг суудлын самурайн тухай юм уу та. Суудлын самурай гэж байгаа яг жинхэнэ самурай те одоо нэг байлддаг самурай шүү. Зүгээр нэг сүүл үе нэг те. Тэгж шүмжилж байгаа байхгүй те. Тэр Энобе хин билээ нэг тийм зохиол баруун дамир алдартай байхгүй Бушидо гэдэг. Тэр чинь гэхдээ юу шүү дээ. Зохиолч нь нэр нь за яг тэрийн сүүл нь болоод шүү дээ. Тэгэхээр Шиба тийм хүн байхгүй. Шибаратар тэгж бичдэг хүн байхгүй. Гэтэ Мэжи химэх төр ус гэдэг номын унших. Шөө би нэг сүүлчийн шоуг нэг уншижсэн байхгүй. Сайгоно шоуг гэдэг. Тэр чинь бас Төмөрбаатаргаа орчуулсан. Намайг одоо чинь Японы түүх рүү оруулжсэн ном байхгүй. Тэгвэл бас гайгүй гоё л орчуулах. Тийм. Тэгээд Төмөрбаатаргаа орчуулж Жаргал сайхангаа орчуулга бол ингээд бүр одоо бол ингээд баг тэр хоёрыг ингээд хин орчуулсан байгаад мэдгүй Японоос орчуулсан ингээд за чи унштай их лайн жагаа их чи орчуулсан байна. Энд Төмөрбаатаргаа орчуулсан байна гэж баг хэлэхээр байгаа байхгүй тийм. Жагаа их чи орчуулга бол арай нэг тийм яруу найраглаг тийм нэг тийм зөөлөн орчуулга гэдэг. Төмөрбаатаргын орчуулга бол ер нь тийм ёжтой их зэм орчуулга гэдэг. Тэр нэг зохиолчийг хоёр өөр хүн орчуулахад бууж байгаа байдал нь өөр байгаа. Тэр бол бас амар ажигламар юм байлээ. Тийм нөгөө кино яг нэг зохиолоор кино хийхээр найруулагч нь өөр болохоор өөрчлөгдчихсөн шүү дээ. Тэр шиг л. Тэрэн шиг л амар тийм өөр үнцгөр хардаг. Тэгээд тэр орчуулгуудын одоо нөгөө нэг сүүлдэн тэр нөгөө Анна Ахматова гэж Оросын яруу найрагчийн эмэгтэй яруу найрагчийн нөгөө последний тост буюу сүүлчийн хундаг юм уу те. Тэрийг чинь манай нэг баг 4-5 том орчуулагч нар янз янзаар орчуулсан байсан шүү дээ. Тэгээд тэднийг ингээд хооронд нь харьцуулсан юм судалгаа хийцэн. Тэгээд энэ орчуулгатай ийм үг сонгосон байна. Энэ бол ингэсэн байна гэдэг. Тэгээд сүүл нөгөө Саруул Эрдэнэ багш бас нөгөө Friday Night Show. Tonight.
Тэн дээр урагтаа орчуулгын талаар бас айгүй сонирхолтой гоё юм ирсэн мэт ч тэ. Тэн дээр яг давтаа ярьчих тэ. Орчуулга гэдэг айгүй хэцүү. Үнж орчуулах гэхээр нэг болж өгдөггүй. Өөрөөр орчуулах. Өөрөөр эсвэл нэг тийм яруу найрагдлыг орчуулахаар үнж биш болчдөг. Тэ нөгөө юм яруу найрагдлыг болж худалж болчдөг. Тэр хоёрын яаж дундуур байх вэ тэ гэдэг ийм зовлон дээр ундаг гэд ярьжсэн. Тэр бол бас тийм яруу найраг орчуулах юм байна. Би бол эзэш яруу найраг орчуулъя гэж боддог. Тэгээ Саруул Эрдэнэ багшийн тэр нэг дуунуудыг орчуулсан сервис байгаа. Өөрийнх нь Facebook дээр нугах юм бол олддог байхгүй. Яа, Саруул багш бол эхлээд нь ингээд дуугаа ингээд англи дээр нь бичээд ингээд энэ дуу юу ямар утгатай ингээд бичээд тэгээд дараа мөрөөр нэм хадмал орчуулгууд эхлэе явдаг байхгүй. Тэгээд дараа нь яадаг вэ гэхээр нөхөр за энэ бол хадмал орчуулгана. Одоо би энийг яруу найргийн шинжтэй болгонгүүтээ химнэл цогцолтуудын нөгөөд бичдэг. Тэр гурван юм харагддаг байхгүй. Тэндээс бид нар тэр Саруул Эрдэнэ багшийн тэрийг орчуулгын эрдэмт суралцж байгаа хүмүүс заавал үзэх хэрэгтэй тэр юмнуудыг. Юмыг орчуулъя гэж бодож байгаа хүмүүсээ бол тий яг хадмал орчуулга нь энэ юм байна. Гэтэл энийг илүү яруу нойргийн утга зохиолын шинжтэй болгоул. Тэгээд тэр утга зохиолын шинжтэй болгосныг уушгаар гिचнэн гоё гэж бодож байна. Тэр бас тэрийг баг нэг тохимол болгож гаргамаар юм шүү. Утгагүй Саруулах шиг нөөрөнд ном болгоо гаргаж өгөх юм. Би тэр юу яасан бэ? Надад нэг Америкийн номын сангийн хэдэн онд ч надад ирсэн. Америкийн гинэ нэг Европын нэг улс юм аа. Номын сангийн юм ном байсан байхгүй. Тэгээд тэр нь болохоор New Writing ямар юм чөлөөд гарч иртэй. Тэгсэн чинь яг одоо манайхаар бол хуучны шүлгүүдээ мөрөөр нь задлаад тэгээд энэ бол ийм түүхэн референстэй ингэж орчуул ингэж буулгасан энэ үг нь ийм утга илэрхийлж байгаа гэд ингээд 3 мөр тавиад доор нь ингээ бүтэн задлал яваал 3 мөр тавиал тэгж задлагдаг. Тэр бол амар гоё юм лээ. Тийм ба. Тэгээд дээр үед нэг лавга бид нэр ярьж байгаа нөө хүү гэдэг үгний талаар ярьж байсан шүү дээ. Тийм. Тэр хүү гэдэг үгийг монголчууд эрэгтэй хүүхдийг хэлдэг. Эхлээ хасах хэрэгтэй. Чи юу гэж бодож байна? Хүү гэдгээр энэ монголчууд юу илэрхийлдэг байсан гэж бодож байна? Тэр хүү гэдэг. Тийм хүү. Хүн биш байсан. Хүн л гэж болдог. Тэгээ хүү гэвэл чи юу гэж болох вэ? Одоо миний хүү гэж. Тийм ингээ хуучны монгол зохиол уншиж байсан чи миний хүү гэдэг үг явж ивэл энэ хэнийг хэлж гин гэж ойлгоо. Эрэгтэй хүүхдээ биш юм. Энтэй хүмүүс эрэгтэй хүүхд гэж бодлоо байхгүй. Одоо орчин үед бол миний хүү гэх юм бол миний эрэгтэй хүүхд гэсэн үг шүү дээ, тий. Гэтэл дээрүүд монголчууд хүү гэдэг нь ерөөсөө тийм дотн янаг ойрынхоо хүний хүү гэж хэлдэг. Тийм. Одоо би жишээлбэл одоо миний хайртай залуу намайг миний хүү гэж дуудаж болох байхгүй. Тийм. Тэр тэгээ одоо үед яагаад тэгээд одоо бол тэгэл хувирчихгүй хил өөрөө хувирж байгаа. Гэхдээ эн чинь бүр тийм эртний биш. Тийм нацагт үед дорж үед ч гэсэн байсан шүү. Дотн янаг хүүмэн гэж хэлж байгаа байхгүй юу? Дотн янаг хүүмэн гэдэг үг эмэгтэй хүн биш эрэгтэй хүн эмэгтэй хүний талаар ч хэлж болно. Хэрвээ би одоо миний хайртай эмэгтэй байх юм бол тэрийг дотн янаг хүүмэн гэж хэлж болох байхгүй юу? Тэгэхээр тэр хүүмэн гэж хэлж байгаа тул тэр хүү гэдэг үг чинь хүүс харгалзах. Амраг минь гэдэгтэй. За тийм ойролцоод. Тэгэхээр яруу одоо нацагт оржийн түүрийг аваад үзэх юм бол яг тийм мөртөө шүлгүүд байгаа. Тэгээ тэн дээрээс бид нар юу харж байна вэ гэхээр нөгөө үгнүүд яг эртний одоо түрүүний спонцын ярьсан санаанаас хуучны яруу найргийг тайлбарлах юм бол доторх үгнүүд нь яаж өөрчлөгдсөн байж гэх юм уу тий. Ер нь бол үгнүүд амар өөрчлөгддөг юм уу. Юу ярьж эхлээд юу ч болчихоо. За ер нь цаг өгч гин үгүй юу? Цаг өгч гин үү? Болцсон уу? Болж гин үү? Оператор. Болцсон уу тий? Цаг гочлаа. Оо амар ярьсан шүү дээ. Эрдэнэ жаргалт хэлэхүүгээ нөө. Амар сүултээ бүр эрдэнэ жаргалыг яриулахгүй л баярлалаа баг хоёр. Үнцгэл яриад өвчлээ. Ном уншдаггүйгээр маш сайн ойлголаа. Энэ юу ном уншдаггүй чинь ерөөсөө чиний ингээд одоо болохгүй байгаа, бүтэхгүй байгаа уншихгүй нэг жагаа эсвэл шинжүүгээсээ цаанаасаа ном унших орчныг бүрдүүлэхгүй байна. Манай намаас ангууд ажлын цагаар ажиллаж байна. За наач муухай яриа болно шүү. Хүн ном уншиг гэвэл одоо төмийн янзын боломж байна шүү дээ. Тэгээ миний бодлоор бол хамгийн том буруут нь миний бодлоор сошиал медиа, смартфон гэдэг зүйлс өөрөө том асуудал үүсгэж байна, тий. Тэгээ бид тэрнийг л амар болгоомжтой. Тэгээ би яриад байгаа шүү дээ. Ер нь бол хүний ном уншдаг хамгийн ариун нандин газар за ярихгүй тий. Ойлгоцсон баг те хүмүүс. Тэгээ нэг л ариун нандин газар. Хүн өөрөө ганцаараа байдаг нэг л газар. Сүүлийн үед тэгээд байгаа шүү. Шүршүүрт орохдоо хүртэл нөхдүүд чинь нуцмуцаа сонсоод энэ гэхээр болохгүй байхгүй. Тэгээд би ойрын найз нартай ч сая их зөвлөдөг. За нэг л газар ороод тэнд ихнэр байхгүй, тэнд хүүхэд байхгүй, тэнд гай болох нь ер нь харьцангуй баг. Нэг ойролцоогоор 15 минут. Тэгээд тэр газар руу уцаа битээ авч орох гэж байгаа байхгүй. Уцаа авахгүй орох юм бол угаасаа ингээд суун. Тэгээд хийх юм болдохгүй. Тэгээд тэр үед нь юу ярих хэрэгтэй вэ гэхээр ном уншиж гэж. Тэгээд ямар ч зузаан ном тэр өрөөнд ороход ингээд алгуулдаг. Тэгэхээр би бас өөр нэг эрэгтэй хүн тэгж ярихыг сонсч байсан. Эрэгтэй хүний хөөсөл зүр хүний онцлог нь. Хүний онцлог. Ир юм ямар ч ялгаагүй энэ дээр. Тэнд ороход бол тэгээд дуусна. Гол нь уцаа авч орч болохгүй. Яг бүр санаатаагаар уцаа үлдээгээл тэр өрөөр орох хэрэгтэй. Тэгээд нэг 10 минут.
Тэгээд тэр 10 минут чинь хүмүүс дээрлэхдэггүй байхгүй юу? Тэ 10 минут нь тэ тэр мараад ирдэггүй байхгүй юу? Тэ эсвэл ямар ч ихнэр эсвэл найз залуу эсвэл хин ч идэв найз охин тэнд чамайг зовохгүй. За хүүхдүүд бол хүүхчин зовохгүй. За баг насны хүүхдүүд бол мэдээж хэцүү. Зүгээр дундангийн хүүхд ч юм уу тийм ерөнхийдөө жоохон том болцсон хүүхд байх юм бол хийж зовохгүй тий. Тэгээд тэнд нэг тийм 10 минутын ганцаараа явах боломж гардаг байхгүй. Тэр үед гарцаагүй ном маш хэрэгтэй. Би зөвлөх. Тэгээ ном бодолтож авахд мөнгө бас хэрэгтэй. Гайгүй. Монголд ном хямдхан шүү дээ. Гэв та бодлоо 10 жилийн хүүхдүүдийг бодгоор чинь тэгэл үнэтэй байна. 10 жилийн хүүхдүүд сургуулийнхаа номын санд орж болж гин, ах эгчнэрийнхээ номын санг ухаж болж гин, нөгөө эмээнийхээ номын санг. Харин тэг хүмүүс гоё номын сантай болцгоё бөөндөө. Гэртээ номын сантай болцгоё. Тэг номоо уншчаа дараас нь ингэж гоё харилцан ярэ өргөмж илүү сайн гүнзгийж нөгөө зовлон тэр юм бэлээ л дээ. Ном уншаад хоорондоо ярилцсангүй болчихсон. Одоо юу яж байгаа шүү. Амралтын өдөр болгон баг 3-4 номын клубуд болцож байгаа. Хагас амтсын нэг нь лавын Амар гэдэг энэ талбай хойно байдیں۔ Нөгөөдг нь хаана л ямар ч гэсэн 3-4 номын клуб бол байгаа. Сардаа 1-2 удаа уулзалт хийж байгаа. За. Nice. За баярлалаа.